Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйл хадан чинээ би бас сонсонгүй. Бүрэнхий сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө орхидмааргүй, төшөв рүү орхидмааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Орой өдрийн үзэгчтэй энэ твитлээс таамд та бүхэндээ баярлалаа. Логийн тоон нэвтрүүлгийн энэ 7 хоногийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар Усаг хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, боловсролын сайд, Лувсан цэргийн инх хамгааллын сайдыг орж явж байгаа. Танд орой мэнд хүргэе. За орой мэнд хүргэе. За таны ажил тавлгүй, ажил их үү? Одоо шинэ албаа аваад сар болчихлоо тийм ээ. Тийм одоо яг сар болж байна. Тэгээд ямар ч үсэн энэ учрал ерөнхий сайдын засгийн газарт бол одоо дахиж 2 дахь удаага боловсролын сайдаар томилогдоод. Гэтэ яг учрал ерөнхий сайд гол томилсон одоо шалтгаан нь бол та өнгөрсөн хугацаанд бас боловсролын сайдаар ажилласан. За ингээд хөдөлмөрийн сайдаар, хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдаар ажилласан учраас энэ салбарт үүссэн цалин үйлсний асуудлууд, цалин үйлсний маргааны асуудлуудыг нэг яралтай эцлээч. Сарын дотор одоо энэ асуудлуудыг эцлээч гэж надад одоо сарын хугацаатай өргө өгсөн шүү дээ. Хугацаатай өргө өгсөн учраас одоо ингээд очиж ажиллаад тэгээд ямар ч байсан одоо сарын дотор биш засгийн газар шийдвэр гарч 14 хоногийн дотор бол үндсэндээ одоо энэ 5 сарын 1-ээс одоо багш нар маань нэмэгдэл цалингаас нэмэгдлүүдээ авах одоо нэг ийм ажлуудыг л бид нэр хийж эннийхээ ардл гарлаа шүү дээ тий. Ер нь бол багш нарын цалин чинь 1 сарын 1-ээс нэмэгдсэн шүү дээ. Тэгсэн. Өсөн мөртлөө 2 цалингийн тогтолцоонд шилжчихсэн. Шимчнэрийн цалин их ойлгомжгүй. Тий ойлгомжгүй болсон. Тэгээд нөгөө шинэ хуучин гэж цалин гараад ирсэн. Тэгээд нөгөө нэмэгдлүүдийн хуучин цалингаас нь олгоод өгдөхээр чинь нөгөө хүмүүс бол одоо жаахан сэтгэл дундуур хүлдээд ингээд цалингийн маргаан л үүссэн байсан шүү дээ тий. За би тантай ярилцлага хийх санал тавьсан үндсэн зорилго маань ер нь энэ боловсролын энэ салбар дээр байгаа өнөөгийн нөхцөл байдал. Бид нар ер нь өнөөдөртөө хараад энэ боловсролын шийдлүүдийг яриад байхад хэдэн жилийн дараа нөхцөл байдал өөрчлөгдөх гэж байна. Энэ нөхцөл байдал дээр жишээлбэл манай боловсролын салбар одоо ард нь урд нь байх ёстой тийм ээ. Ер нь ингээ боловсрол гэж хамгийн гол зүйл гэдэг агуулгаар за танаас энэ боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал таны яриад байгаа реформ шилжилтүүд за төсөв хөрөнгө оруулалттай холбоотой асуудал за тэгээ мэдээж улс төрч хүн улс төртэй холбоотой зарим зүйлсийг асууж тодруулъя гэсэн байна. Өрсөн байгаа. Энэний нэг хэсэг бол мэдээж цалин хөлсөө. За нэвтрүүлгээ гүнзгий сэдв рүү орохоос өмнө би үзэгчтэй бас хамтран ажиллагч байгууллагатай танилцуулъя. Хүнс групп, хүнсний манлай үйлдвэр, хүнс комплекс хамтарч ажиллаж байгааг дурдах таатай байна. За мөн хурдан бас хэлбэр, агс даатгал, онлайнаар одоо даатгалын бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой. Манайхан ер нь энэ даатгал дээр хүнс дээр их анхаарал байвал одоо бид бүхний нөгөө боловсролд оруулах хөрөнгө оруулалт маань тийшээ нэмэгдэх болов гэдэг зүйлийг давхар дурдаад авъя. За ярилцлагынхаа эхэнд хуучин сайдтайгаа ягаад хэвлэлийн нүүрэн дээр ингээд цодтолтоод байна. Юу нөхөй? Би нэг тийм одоо хүний одоо уул шагаадаг эсвэл хүний хэвчиддэх мөнгийг одоо тоолдог эсвэл хүний энэ нэг хөнжил сөхөж хараад байх тийм дургүй хүн шүү дээ. Би хизээч одоо улсын хурл 4 удаа сонгож байгаа засгийн газарт одоо 3 дахь удаага сайдаар төндөж энэ одоо урдах одоо сайд нартайгаа гэдэг юм уу ажил авч ирсэн хөдөлсөж ирсэн энэ сайд нартайгаа тохиолдож ирсэн тохиолдол дээрээсээ байхгүй байгаа шүү дээ. Одоо нэг Наранбаяр үтрийг тохиолдож байна гэж хараад байгаа шүү. Би бол ерөөсө тохиолдож байна гэж харахгүй байгаа. Яг таарч нөгөө биеийн лүү гарч ирээд хэвлэлийн уудаснаа мэдээлэл хийгээл асуудлууд ярихаар чинь бас одоо асуудал нь хаана байдгийг болов гэж бодоол юм. За яг хөө одоо бид Наранбаяртай бол дахын хувьд бас ажиллаа тамгаа өгчөөсөн хүний хувьд бол би хэлсэн шүү дээ. Одоо төрийн тамгыг авч сураад бас өгч сурах хэрэгтэй. Яг хөө миний нэг хатуу үгэнд гомдсон юм шиг байна. Тэр нөгөө төрийн сайдын сэнти бол сайдын дамжаа гэж байж байдгүй шүү гэдэг нэг үгэнд их гомдсон юм шиг байхаа. Тэр магадгүй байж яхан түрэгдсэн үг байж магадгүй. Гэхдээ одоо бодиттой нөхцөл байдлыг л би одоо хэлэх хэрэгтэй. Ягаад гэвэл би ажил хүлээж авч байгаа хүн тийм ээ. Авсан би ажил хүлээлгэж өгч байсан. Наранбаяр сайдд бол одоо би боловсролын салбарын багц хуулиудаа батлуулад за тэгээ боловсролын салбарын багц хууль, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролын тогтолцооны шинжилгээ хийгээд эрх зүйн актуудын бүгдийг батлуулад тэгээд одоо боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг буюу санхүүжилтийг 3 дахин нэмж өгөөд намайг одоо боловсролын сайд байхад авахд 21 онд боловсролын салбарын санхүүжилт бол 1.7 их найд байсан бол би Наранбаярт төлөөлөгчд бол 4.2 их найд болгож хүлээлгэж өгсөн шүү дээ. Салбарын одоо санхүүжилтийг. Тэгээд яг энэ боловсролын багц хууль гэхэр хүмүүс юм ойлгодгүй юм билээ. Ер нь боловсролын багц хууль гэдэг яг ямар учиртай хууль батгачаад энийг хамгаалan
дандаа боловсролын багц хууль батлуулсан л гэж өөрийгөө яриад байх юм гэж тийм ээ. Тэгэхээр яг боловсролын багц хууль дээр чинь бол энэ хот хөдөөгийн сургуулийн ялгаа, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа Монгол улсад одоо бий болцсон гэдгийг бүгдээр хүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Тэр чинь намайг нэг боловсролын сайд байхад бол Монгол улс анх удаа PISA-гийн буюу дэлхийн одоо боловсролын чанарын үнэлгээнд бид нар ч анх удаа орсон шүү дээ. Тэгээд үнэтэй гарсан. Тий, тэгээд одоо дүн бол хуучин дүнгийн тогтолцоогоор бол одоо бид нар хасах 3 авцсан шүү дээ. Тийм ээ. Үндсэндээ бол 15 настай хүүхэд буюу одоо дунд сургуулиуд төгсөж байгаа хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад бол одоо математикийн хичээлээр, байгалийн ухааны хичээлээр унших чадвараар бол 2-3 жилийн хоцрогдолтой. За тэгээ хамгийн аюултай сэтгэл эмзэгдүүлсэн зүйл бол одоо хотын сургууль, аймгийн төвийн сургууль, тэгээ сумын сургуулиудын хооронд хүүхдүүдийн ялгаа нэг мэдлэгийн хоцрогдол бол ингээд нэгээс одоо 2.5 жилээр хоцорсон. Одоо би жишээ аваад ярих юм бол хотын сургуулийн одоо 7 дугаар ангид сурж байгаа хүүхэд, аймгийн төвийн 7 дугаар ангид сурж байгаа хүүхэд хоёрын хооронд нэгээс 1.5 жилийн ялгаа гарцсан. Яг аймгийн төвөөс сумын төвд сурж байгаа хүүхдээр дахиад 1 жил. Тэгэхээр үнэхээр Улаанбаатар хот сурж байгаа 7 дугаар ангийн хүүхэд, сумын төв дээр сурж байгаа 7 дугаар ангийн хүүхдээс одоо байгалийн ухааны хичээл, математикийн хичээл унших чадвараа 2.5 жил хоцорсон байна л гэдэг ийм л дүн гарсан шүү дээ. Яг би нэг алдаа хийсэн юм бэлээ. Би одоо ямар алдаа хийсэн бэ гэхээр энэ PISA-гийн үнэлгээг би яахан зөөлөн зарлцсан юм аа. Яг бас яахан зөөлөн зарлцсан. Ер нь PISA-гийн үнэлгээг зарлахад дэлхийн улс орнууд нэлээд том чочрол авдаг. Дэлхийн улс орнуудын засгийн газар бас огцорж байсан түүх бий. Олон одоо улсуудын боловсролын сайдаас огцорж байсан ийм түүхтэй. PISA-гийн үнэлгээ гэдэг чинь тухайн улсын боловсрол дүн тавьчихж байгаа хэлбэр байхгүй. Тэгээ энийг би яахан болгоомжлоод гинт одоо энэ нийгмийг чочрдуулаад яах вэ гэж бодож тэр үед нэг яахан болгоомжтой зарласан. Тэгээ тэрийгээ бол би өөрийгөө алдаа болчлоо гэж бодож байгаа. Хэрэг би одоо тэрийг үнэхээр тэр үед 23 онд одоо би орон даяар ингээд PISA-гийн үнэлгээ би зарласан шүү дээ, аль биесээр зарласан. Энд чинь дэлхийд даяар нэг өдөр зарлагддаг, нэг цагт бас зарлагддаг. Тэгээ манайхаа анх удаа орж байгаа учраас нэгдүгээр анх удаа орж байгаа, хоёрдугаар нь дөнгөж ковидын дараа бид нар сургуулаа нээчээд ингээд энэ нөгөө үнэлгээнд орсон учраас би жаахан болгоомжлсон яасан. Ковид ер нь бас жоохон цаг хугацаа алдуулсан, хоцрогдол үүсгэсэн. Тий, яг хөө би нэг төрөний удаа боловсролын сайд болоход энэ боловсролын салбар бол нэг 2 юм одоо ихэр хоцрогдолд орсон юм байна гэдэг би ойлгосон байхгүй. Юу гэхээр нэгдүгээрт бол ковидын өмнөх хоцрогдол, хоёрдугаарт ковидын үеийн хоцрогдол. Гэт дэлхийн нийтээр ер нь ковидын хоцрогдолд орсон шүү дээ. Тэгээд одоо ийм 2 хоцрогдол орцсон учраас яг тэр үед нэг энэ үнэлгээнд орцсон байсан. Гэхдээ энэ үнэлгээ бас нөгөө цаанаас нь одоо Европын эдийн засгийн хамтын ажиллагаа бас танах одоо ковидын дараа уучтаа энийг хойшлуулахгүй мө гэж надад санал тавьж байсан. Хойшлуулахгүй мө гэж. Ер нь нэг олигтой дүн гарахгүй шүү дээ ковидын дараа. Гэхдээ би бол яг энэ дээр бол одоо улс төрийн эрх зориг гаргаж одоо яг ер нь Монгол улсын боловсролын одоо салбар яг дэлхийн тэр цэсмаа яг ижил төстэй хөгжилтэй байгаа орнуудтайгаа ер нь ямар байгаа юм бэ гэдгийг яг нэг хэмжүүлчихье. Хэмжихгүй бол ер нь хэмжихгүй бол бид нар хаана яваад байгааг мэдэхгүй юм байна гэж бодоод яг улс төр эрх зориг бол гаргасан. Манай одоо над хамтарч ажиллаж байсан манай яамны газрынхан, хүрээлэнгийнхэн, үнэлгээнийхэн сайдаа эн чинь нэг тийм олигтой үр дүн гарахгүй шүү дээ. Таны л одоо ажил одоо муугаар үнэлэгдэн шүү дээ. Засгийн газар ч ажил муугаар үнэлэгдэн шүү дээ гэж ингэж хэлж байсан. Тэгээ би одоо яг үнэхээр тэр үед бол одоо сайдын хувьд бол улс төрийн эрх зориг гаргаж ерөнхийдөө энэ PISA-гийн үнэлгээд би орохоос буцахгүй. Тийм учраас бол одоо энийг ороод үзье гэж бодоод ингээд PISA-гийн үнэлгээнд бид нар орсон. Тэгээ хамгийн одоо юу бол нэг 2-оос 2.5 жилийн одоо хоцрогдолтой гэдгийг бид нар мэдж авлаа шүү дээ, тий. Энийг мэдэхгүй яваад байсан бол тэгээ бид нар одоо хаа үрж хад мөрөх байсныг одоо бид нар мэдэхгүй шүү дээ. Гэхдээ энэ дээр нэг сайхан одоо хонглын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг ямар одоо зүйлүүд гэрэл гэгээтэй зүйлүүд гарсан бэ гэхээр төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаас нэг тоол гараагүй шүү дээ. Бусад улсууд шиг. Тийм учраас бол манай одоо төрийн сургуулиуд бол бас нэг тийм хувийн сургуулиас одоо хоцорчоог юм байна. Чанар бол нэг хоцорчоог юм. Тэр чсмаа одоо би бүр багтам хэлэхэд яг энэ PISA-гийн үзүүлэлтээр нөгөө төвөрөөр хүүхдүүд орж байгаа шүү дээ. Хүүхдүүд ингээ төвөрөөр орж байгаа. Тэр төвөрөөр орсон хүүхдүүдээс одоо манай өөр хангаан сургуулийн, мэрэгч сургуулийн хүүхэд, за ховдын хүүхэд, манай Хүсгэл аймгийн Эрдмийн далай цогцлбарын ингээд энэ хүүхдүүд, хөдөөгийн сургуулийн хүүхдүүд яг дэлхийн түвшнийг гүйцэтгэл математикаар хийсэн шүү дээ. 7 хүүхэд дэлхийн түвшний одоо гүйцэтгэл хийсэн байхгүй. Энэ юу гэж хэлж яах вэ гэхээр хөдөөгийн сургуулиудын чанар бас нэг муудчааг байна. Хөдөөгийн сургуулиуд дээр бас сайн хүүхдүүд байна. Монгол хүүхдийн одоо IQ өндөртэй бид нар чинь IQ-гаар өнгөрсөн 7 хоногт чинь дэлхийд 7-д зарлагдав тий. IQ их өндөртэй одоо ард түмэн шүү дээ бид нар чинь. Тийм учраас потенциал бол байна. Гэтэл харамсалтай нь яг нөгөө
сайн материалаар нөгөө муу бүтээгдэхүүн хийгээд байна гэдэг чинь нэг ийм л зүйл болсон. Тэгээд ер нь одоо яг энэ далин дээр бас ашиглаад би бас хэлчихэд яг одоо бид нар яг юуны өмнө хурж ирчээд байгааг бол ер нь энэ Монголын боловсролч 12 жилийн тогтолцоонд орсон. Тэгээд Дэлхийн банк одоо манай донор байгууллагууд юу гэж үнэлж байгаа нөхөө та нар 12 жилийн тогтолцоонд орсон мөртлөө хүүхдүүд чинь 9-өөс 10 жил үзэх ёстой одоо чадвар эзэмшиж гараад байна шүү дээ. Дахиад 2 жилийн чадвар та нар дутуу эзэмшүүлээд байна шүү дээ. Гэс нэг юм дүгнэлт гарсан байхгүй. Тэгээ одоо PISA-гийн үнэлгээч гэсэн энэтэй мөрөгж байгаа. За одоо яг би одоо ингээд ард түмдээ хэлэхэд бол за яг одоо гашуун үннийг хэлэхэд бид нар ер нь одоо хуучин улирна гэж нэг ойлголт өгдөг гэсэн шүү дээ. Хүүхд улираад байсан шүү дээ. Одоо нийтээр 2 ангиар улирах хэмжээний ийм л одоо хоцрогдолд орж ирчээд математикийн хичээлээр 2 хүүхдийн нэг нь уншаад ойлгохгүй. Монгол хэлээр уншаад ойлгохгүй шүү дээ. Тэ? Байгалийн ухааны хичээл хоцрогдолтой байна. Гэх мэтлэнгээр ингээд энэ нөхцөл байдал бол их хүнд байгаа. За би танаас одоо хамгийн их дөрөнд асуух гэсэн зүйлийг та ер нь бараг л хэлчихлээ. Гэхдээ нэг зүйлийг тодруулаад асуучих. 2 жилийн өмнө 24 онд ингээд салбараа хүлээлгэж өгч байсан тийм ээ. Одоо яг сая ингээд 2 жилийн дараа эргээд ирэхэд нөхцөл байдал ер нь дэрдчүү дордчүү. Юун дээр агц гарав? Яг уу юу яас штэ. Одоо юун дээр нөхцөл байдалд орчднууд дэрчнүү гэдэг одоо энэ намар бас дахиад PISA-гийн 2 дахь PISA-гийн одоо юу зарлагдсан штэ. Дүн зарлагдсан штэ. Ус дэлхийн даяар бид нар ч 2 дахь орж байгаа штэ. Энэ чинь 3 жил тутамд орох штэ. Энэ жил 2 дахь орсон байна. За энэ дээр бол би бас нэг том хүлээлт байхгүй байгаа. Яагаад том хүлээлт байхгүй байгаа гэхээр тэр PISA-гийн үнэлгээнд бид нар 23 онд орчоод PISA-гийн дараагийн үнэлгээнд орох. Ер нь бол энэ масс боловсролын чанарыг одоо сайжруулахад нэг ийм арга хэмжээнүүд хэрэгтэй юм а гэдэг нэг ийм 6 одоо шинжилэл зарлаад тэгээ засгийн газар тогтоол гаргуулад хөтөлбөр батлуулаад ингэ явсан харамсалтай нь өнөөдөр одоо тэр хөтөлбөрүүд бас хэрэгжиж чадаагүй байна. Тэгээ ямар хөтөлбөрүүд зарлаад явсан бэ гэхээр одоо нэг гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэж би нэг хэлээд байна шүү дээ. За тий. Тэгэхээр гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургууль болох. За хотын сургууль, хөдөөгийн сургуулийн ялгаа арилгах, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа арилгах дээр энэ 6 ийм том шинжилэл хийж ижил энэ ялгаа арилгах юм байна гэж би бодоод байгаа байхгүй. За ямар шинжилэлүүдийг яаж хийх вэ? За нэгдүгээрт нь бол нэгдүгээрт нь бол энэ хөтөлбөрийн шинжилэл гэж бид нар чинь Кембрижээс одоо нэлээд том олон жилийн ийм зөвлөгөө аваад тэр нь бол Кембрижээр одоо Кембрижийн сургалттай сургууль чинь хамгийн сайн сургууль гэж манай ард түмэн ойлгож энэ Кембрижийн сургалттай сургуулиудад хувийн сургуулиуд өндөр төлбөр төлөөд байгаа шүү дээ. А гэтэл төрийн сургуулиуд ягаад Кембриж рүү шилжиж болдгоо юм бэ гэдэг асуудал байхгүй. А энийг Кембрижтэй бид нар хилцээр хийгээд тэгээ Кембрижтэй маш одоо 3 жил ажиллаад тэгээд Кембриж манай одоо байгалийн ухааны хичээл тийм ээ. За математикийн хичээлүүд гэх мэтлэнгээр энэ гол хичээлүүдийн агуулгууд дээр одоо Кембриж бол маш хөтөлбөрийн энэ концепцүүдийг гаргаж өгсөн. Тэгээд Кембриж бол манай одоо явж байгаа хөтөлбөрүүд дээр нэг юу хийгээд анализ хийгээд одоо танаа үзэж байгаа хичээлүүдийн тоо чи их байна. Тийм ээ. Агуулгач нь хүүхдтэй хүндэтсэн байна. Хичээлийн агуулгач хүндэтсэн. Багшийн зааж арга зүүнүүд ч хоцрогдсон байна. Тийм ээ. Сурах хүчгүүд та нар ингээд хүүхдийн сонирхолтой сурах хүчгүүд өгч чадахгүй байна. Гэх мэтлэнгээр хэдэн дүгнэлтүүд байсан байхгүй. Тэр хөтөлбөрийн шинжилгээ гэдгийг харахаар хүмүүс нэг ойлгодог юм байл. Хөтөлбөрийн шинжилгээ чинь өөрөө сурах хүч байхгүй. Сурах хүч гэхээр хүмүүс ойлгоод. Хөтөлбөрийн шинжилгээ нь бол үзэж байгаа хичээлийн тоо байхгүй. Тэгэхээр хүмүүс хичээлийн тоо зөрнөхөр наад чигээс болж ийшүү гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хүрээнд бид нар энэ ард иргэдтэй энийг их сайн ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээ яагаад юугаараа манай хөтөлбөр хоцрогдсон бэ гэхээр нөгөө доод ирэмбийн ур чадвар гэж манай мэрэгжлийнхэн ярьдаг. Тэгэхээр ард иргэд бас ойлгохгүй. Энэ юу гэхээр одоо өнөөдөр ингэ зааж байгаа энэ хичээлийн агуулгууд чинь хүүхдүүдийг багаас нь энэ хитрхи хуулан бичлэг, хитрхи их чэйжлүүлдэг, нүдлүүлдэг одоо юм дандаа доод ирэмбийн ур чадварууд эзэмшүүлээд байна. Гэтэл энэ Кембрижийн хөтөлбөр буюу дэлхийн улс орнуудын хүүхдүүдэд өнөөдөр ямар ур чадварууд эзэмшүүлээд байна гэхээр дээд ирэмбийн буюу одоо тэр нөгөө сэтгэн бодох тийм тунгаах одоо critical thinking гэж ярьдаг шүү дээ. Шийдвэр гаргах, багаар ажиллах, тийм бусдыг ойлгох, одоо эмпати гэдэг бусдыг ойлгох. Энэ чадварууд чинь одоо ерөөсөө энэ одоо сурах хүчгээрээ тийм ээ энэ хичээлээрээ агуулгаараа ерөөсөө сууж чадахгүй байна гэдэг ингээд дүнцсэн байхгүй. Тийм учраас хөтөлбөрийн шинжилэл гэдэг бол хамгийн чухал юм байна. Монгол хүүхдэд ерөөсөө 3 одоо чадамж маш их чухал юм байна. Нэгдүгээрт нь бол Монгол хүүхд оюуны тамир хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол сэтгэлийн тамир хэрэгтэй. За 3 дугаарт нь бол биеийн тамир хэрэгтэй. Тийм учраас энэ 3 одоо тамир буюу 3 чадамжийг тулгын 3 жолоо шиг одоо эзэмшүүлэх ийм л хөтөлбөрийн шинжилэл бид нар одоо Кембрижтэй тохироод тэгээд уг нь бол өнөөдөр энэ жилийн одоо намрын 9 сарын 1-ээс болвол бид нар чинь 5-аас 9 дугаар анги дээр шинжилэл хийчих хэрэгтэй байсан байхгүй. 5-аас 9 дугаар анги Кембрижийн тогтолцоолог шилжчих байсан байхгүй. Одоо улсын хэмжээнд бүх төрийн өмчийн одоо 700 гаруй сургууль. Харамсалтай нь одоо яг өнгөрсөн 2.5 жилийн
дотор нөгөө яг энэ хөтөлбөрийн шинжилгэлүүдээ хийж чадаагүй цаг алдсан. Одоо дөнгөжл энэ жил цэцэрлэг одоо энэ жил би одоо шахаад нэгдүгээр ангийн бүтэн усын хэмжээнд хийхэл нэг ийм л юу явж байна. Хуучин миний засгийн газраар батлуулсан хуваар бол одоо энэ жилийн 26 оны 9 сарын 1-нд бид нар 5-аас 9-р анги 27-оос 28 он дээр бид нар бүтэн 1-ээс 12-р ангийн Кембрижийн хөтөлбөрийн тогтолцоо хийчих байсан. Энэ цаг хугацаа одоо алдсан байна л гэж би харж байна. Тэгэхээр сайн сургууль гэдэг бол сайн хөтөлбөртэй байх хэрэгтэй. Энэ бол одоо сайн сургуулийн хамгийн нэгдүгээр шинжилгээ. Тэгэхээр хөтөлбөрийн шинжилгээ гэж би энийг хэлээд байна. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал бол сайн сургууль бол сайн багштай байх хэрэгтэй. Тэгэхээр бид нарт бол маш сайн одоо тогтолцоо байсан шүү дээ. Хамгийн шилдэгүүд нь багш болдог тогтолцоо байсан шүү дээ, тийм ээ. Хуучин хамгийн шилдэгүүд нь багш болдог байсан биз дээ. За энэ тогтолцоогоо бид нар эвдээд хийсэн, нураагаа хийсэн өнгөрсөн одоо 30 жилийн хугацаанд, тийм ээ. За тэгэхээр энэ тогтолцоо хийхэд бол багшийн 3 тулгуурт бодлого гэдгийг би зарласан юм. За энэ 3 тулгуурт бодлого гэдэг нь өөрөө юу гэхээр хүүхдийг ямар хүүхдийг багш болгох вэ? Тийм ээ. Багшийг ямар хөтөлбөрөөр бэлдэх вэ? Тэгээ багш ажлын байран дээр хурж ир тасралтгүй яаж өөрөө хөгжих вэ? Тэгээ багшийн ажлын бүтээмж үр дүн, ур чадвар та уйлдаж багшийн цалин өндөр байх. Сайн багш, сайн цалин авах энэ тогтолцоо. Энэ бол нөгөө одоо 6 шинжилгээ хоёр дахь нь баггүй. Сайн багш. Нөгөө сайн сургууль, сайн хөтөлбөртэй, сайн сургууль, сайн багштай. Энэ хоёр дахь. За гурав дахь нь бол нөгөө хуурамч дүнгийн тогтолцоо. Одоо ер нь боловсролын ерөнхий хуулиар батлуулсан хуулиар бол одоо нэг баган бид нар чинь дүн тавихаа боловсон шүү дээ. Цаашдаа бол одоо дүнгийн тогтолцоог халагдаад тэгээ ерөнхийдөө хүүхдийн өөрийнх нь одоо юугаар агц дэвшлэр үнэлдэг энэ тогтолцоон шилжиж байгаа байхгүй. Ер нь дэлхийн нийт өөрөө тэгээд энэ тогтолцоон шилжиж байна шүү. Тийм учраас энэ хуурамч дүнгийн тогтолцоог халбэ, тийм ээ. Багшийн ур чадварын тогтолцоо тэгээд сургууль цэцэрлэгүүдийн өөрийнх нь үнэлгээний сайн сургууль цэцэрлэгүүдийн үнэлдэг тогтолцоо гэдэг ингээд сайн үнэлгээний тогтолцоотой болно сайн сургууль, сайн цэцэрлэг бол тийм. За дөрөв дэх нь бол хийж өгсөн дөрөв дэх том шинжилгээ бол нэг хүүхдийг сурах хувьсах зардлыг бид нар гаргаж ирсэн юм. Бид нар яагаад нэг хүүхдийг сурах хувьсах зардлыг гаргаж ирсэн бэ гэхээр энэ хувьсах зардлыг бид нар гаргаж ирэхгүй бол хизээч хувийн сургууль, төрийн сургуулийн ялгаа арилахгүй. Хизээч хөдөөгийн сургууль, хотын сургуулийн ялгаа арилахгүй. Ягаад гэвэл өнөөдөр нэгдүгээр сургуульд сурж байгаа, нэгдүгээр ангид сурж байгаа хүүхдийн орчин тийм ээ. За өнөөдөр хөдөө орон нутагт сурж байгаа одоо магадгүй Баян-Улгийн аймгийн нэг сум, эсвэл Дорнод аймгийн нэг сумд хөдөөгийн сум сурж байгаа хүүхдүүдийн орчин шал анги шүү дээ. Тийм учраас энэ орчны ялгаа яг одоо ялах хамгийн гол хөшөө санхүүгийн хөшөөрөг бол энэ нэг хүүхдийг сурах хувьсах зардал байхгүй. Хуучин бол боловсролын салбарч юу байдаг гэсэн хэрэг ерөөсө багш нарын цалин хөлсгөөд шилжүүлждэг аймагт байна. Дараа нь сургууль цэцэрлэгүүдийн урсгал зардал дулаан гэд шилжүүлждэг нэг ийм л урсгал зардлаа санхүүжүүлдэг тогтолцоо байсан шүү дээ. Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо буюу нэг хүүхдийг сургадаг хувьсах зардлын тогтолцоо оруулж ирснээр мөнгө хүүхдэд дагж явдаг болсон байхгүй. Мөнгө хүүхд. Энэний цаана ямар логик байгаад байгаа юм бэ гэхээр хүүхэд өнөөдөр хаан сурж байгаас үйл шалтгаалж сайн сургууль, сайн цэцэрлэгт сурах хэрэгтэй. Тийм ээ. Тэрнээс биш одоо хин чадaltaа аавын хүүхдүүд нь гайгүй сургууль, хувийн сургуульдаа сурчаад тэгтээ би хувийн сургуулиуд үүсгэж байгаа юм биш сурчаад тэгээ хөрхи ард түмний хүүхдүүд сонголтгүйгээр одоо олдсон сургууль цэцэрлэгтээ явдаг ийм нийгэм байж болохгүй гэж би бодож байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ хувьсах зардлын тогтолцоог одоо оруулж ирсэн. Энэ бол хамгийн чухал тогтолцоо. Энэ орж ирснээр энэ багш нарт одоо хуучин багш нарын карманаас гардаг байсан хичээл практикийн зардал гэдэг ч юм уу шохооны, үзэгний, самбарын зардал гэж зөндөл хөрхи зардлууд бинентрийн орны зардлуудаас ахуулаад багш нар бага цалинтай дахиад дээрэс нь карманаас одоо хичээлдээ заах гэж бахан мөнгө гаргадаг байлаа ш. Саяхан ш. 3 жилийн өмнө ш. Тийм ээ. За тэгээд одоо сургуулиуд цэцэрлэгүүд бол нэг их хурлын гишүүн очихоор нэг ганц 2 компьютер гуйдаг. Эсвэл нэг аймгийн засаг дарга нар очихоор ганц нэг одоо компьютер гуйдаг. Манай самбарыг шинжилээд өгчөөч гэж гуйдаг. Ийм л байсан шүү дээ. Энэ хувьсах зардлын тогтолцоо орж ирснээр сургуулиуд өөрсдөө нөхөн хангалтын зардал орж ирээд хүүхдийнхээ тоогоор нөхөн хангалтаа аваад за тэгээд ингээд яг нөгөө сургуулиуд арай нэг жаахан ингээд нэг цэцэрлэгүүд нэг одоо цэцэрлэгүүд хүртэл нэг 3 хүүхдийнхээ тоогоос 3 саяас нэг 12 сая төгрөгийн зардал аваад тоглоомоо хүртэл аваад эхэлдэг болсон байхгүй. Одоо тэр мөнгөөрөө өөрсдөө зарцуулаад хагас одоо санхүүгийн одоо бие даасан тогтолцоо шилжсэн гэсэн чинь. Ингээд энэ дөрөв дэх шинжил бол хувьсах зардлын тогтолцоо байсан. Хувьсах зардал буюу нэг хүүхэд бүр төсөвтэй болсон. Тийм ээ. Төсөвтэй болохдоо хуучин бол ингээд цэцэрлэгийн хүүхдийн одоо 3 настай ангийн хувьсах зардалч нэг юу өгж байгаа мөнгөнд ч адилхан 4 настай өгж байгаа мөнгө адилхан 5 настай өгж байгаа мөнгө адилхан. 1-ээс 12 дугаар ангид ямар ч ялгаа байхгүй. Дандаа нэг юм одоо юуны танаа сургуулийн урсгал зардал гэж мөнгө өгчдөг байсан байхгүй. Тийм ээ.
энэ хувьсц зардлын тогтолцоонд юугаар орж ирээд юуг өөрчилсөн бэхээр одоо 1-ээс 12 дугаар анги чи өөрөө үзэж байгаа хичээлийн тоог өөр шүү дээ. Тэрнээс шалтгаалаад одоо үзэж байгаа зааж байгаа багшийн цаг нь их өөр тийм ээ. Анги танхимууд нь өнөөдөр байгалийн ухааны лабораторитой өнөө компьютерийн лабораторитой өнөө гэдгээс авахудаад орчин их өөр. Тэгээд энийг чинь бид нар санхүүжүүлдэг одоо өөр санхүүжүүлээд эхэлсэн шүү дээ. Энэ чинь хувьсц зардлын тогтолцоо байхгүй. Тэгээ би сая хурж ирээд одоо нөгөө наран байртай татгалцаад байна гэдэг чинь энэ хувьсц зардлын тогтолцоог эвдээ хийсэн байна. Одоо хувьсц зардлын тогтолцоо хувьсц зардлынхаа тогтоолыг батлуулаагүй 2-3 жил явцсан байна шүү дээ. Тэ? Тэгэхээр би бачимд нь үстэй одоо нэг хүний одоо хийж бүтээжсэн юм ингээд зөв аваад явахаар ингээд нэг эвдсэн юм дээр ихэрч одоо хүн жахт нэгдүгээр бачимд нь хоёрдоо жах гомдож байгаа хгүй. Хов хүнийхээ хувьд тэ? Нэг юм. Гэхдээ би гоншгонж байгаа хэлбэр биш шүү. Бас толгилцож байгаа бас хэлбэр биш. Тийм ээ. Тэгэхээр яг нэг юм 4 дахь тогтолцоо бол энэ хүүхдийн хувьсах зардал буюу одоо үр дүн суурилсан одоо тогтолцоо хүүхдийн өөрийнх нь төсөв. Ингээд сайн сургууль бол өөрийн төсөвтэй хүүхд бүр өөрийн төсөвтэй байх хэрэгтэй гэдэг энэ 4 дахь шинжил. За 5 дахь нь юу 5 дахь нь бол сургуулийн менежмент. Сургууль цэцэрлэгийн менежмент буюу одоо хамгийн сайн багш нь хамгийн одоо сайн эрхлэгч юу одоо багш нар сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлууд болох тогтолцоо. Энэ хуулиараа хийгээд өгсөн. Хуучин бол яадаг байсан гэхээр одоо сомон дээр одоо ямар иргэдийн хуралд ямар нам ялна тэгэл голцооны биеийн тамирын багш нар л одоо сургууль цэцэрлэдэг эрхлэгч нар болцдог л одоо гашуун үнийн юм шүү дээ. Энэ чинь бол ингээд нэг мерит зарчмаар одоо ажилласан жилээр нь ур чадвараар нь хамт олонд үнэлэгдсэн үнэлгээгээр нь одоо ингээд дэвшүүлдэг болсон шүү дээ. Муу удирдагч, муу хамт олон гэж байдаг, муу удирдагч гэж байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг ингээд зассан тогтцооны 5 дахь том хамтын удирдлага байхгүй юу? Хамгийн шилдэгүүд нь удирд хамтын удирд. За эцэст нь бол 6 дахь том шинжил бол энэ захим шилжилт. Захим сургууль. Тэгэхээр энэ захим сургуулийг би хамгийн энгийн үгээр тайлбарлахад мэдлээ гэдэг сургуулийг та сонссон баг тийм ээ. Тэгж байна. За мэдлээ гэдэг сургууль бол ер нь бусад улс орнуудаас илүү их одоо амжилт олсон юу бол одоо хүүхэд хаан сурж байгаасаа үе шалтгаалаад Монголын хамгийн нэртэй хамгийн сайн багш нараар одоо хичээл заалгадаг ийм боломжийг олгоцсон шүү дээ. Тэгээ яагаад ийм боломжийг олгосон гэхээр одоо хөдөө орон нутагт хүүхд зүйтэй сургуулиуд их байгаа шүү дээ. Одоо 9 дугаар ангид цөөхөн хүүхд, 10 дугаар ангид цөөхөн хүүхд, 12 дугаар ангид цөөхөн хүүхд. Тэгэхээр энэ хүүхдүүд ямар боломжоор одоо хязгаарлагддаг вэ гэхээр нөгөө анги өсөх тусам ахлах анги руу гарахаар хүүхд ч өөрөө сонгон ингээд хамгийн дуртай хичээлээ сонгож нэг сонгоны бүлэгд ороод тэгээд нөгөө ээшин шалгалтад ордог байхгүй. Гэтэл харамсалтай нь хөдөө орон нутагт нөгөө хүүхд зүйтэй сургууль дээр тэр сонгоны бүлэг бүрддэггүй 10-15 хүүхдэд бүрддэг учраас тэр хүүхд багш байдаг. Тийм учраас өөрөө нөгөө дуртай мэрэгчлэр ээшээ өгч чадахгүй нөхцөл байдал үүсдэг учраас одоо тэр нөгөө сонгоны бүлэг бүрддэггүй хөдөөгийн хүүхдүүдийг тэр мэдлээ сургууль дээр цахим хэлбэрээр виртуал хэлбэрээр авчираад одоо 10,000 гаруй хүүхдүүд сурж байгаа шүү дээ. Яг одоо өнөөдөр мэдлээ сургууль дээр хаан амьдарч байгаасаа үе шалтгаалаад энэ мэдлээ сургууль дээр ч одоо манай ерөнхий боловсролын сургуулийн 38 мянган багш нарын хамгийн шилдэг 400 багш давхар одоо мэдлээ сургууль дээр багшилж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо 6 дахь нь бол ийм цахим шилжилт байхгүй. Тэгээ энэ 6 одоо сайн хөтөлбөр сайн багш одоо хуурамч дүнгийн тогтолцоогүй шударга үнэлгээтэй сургууль цэцэрлэг. За тэгээд нөгөө хүүхд бүхэн төсөвтэй байх. За тэгээд хэн одоо сайн цэцэрлэг сургуулиудаа удирддаг нь одоо ийм удирдлагатай ба. Тэгээд захим шилжилтээс энэ 6 шилжилтийг хийчих юм бол яг гэрте орхон сургууль хамгийн сайн сургууль, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа арилгах, өдөөгийн сургууль, хотын сургуулийн ялгаа арилгах ийм л бодлого байсан байхгүй. Яг нөгөө мөнгөтэй өгдөө ч юм уу эсвэл илүү одоо хүүхдээ сайн сайхан газар авчиж өгье гэсэндээ биш, сайн сургуульд сургая гэсэндээ эцэгчүүд хувийн сургууль бараад дээ шүү. Төрийн л буруу шүү дээ. Одоо өнөөдөр бид нар энэ хувийн сургуульд одоо хувийн сургуулийг өгөөсгээд эсвэл хувийн сургуулийг үнэтэй байна гэдэг байх шаардлагагүй шүү дээ. Яг бол төр өөрөө тэр боломжийг тэр тэгш боломжийг төр өөрөө олгож чадаагүй байхгүй. Тэгээ өөрийнхөө одоо жишээл төрийн өмч сургуулиуд дээр тэр тэгш боломж адилхан заах арга зүй ч юм уу те чадварлаг багш нар тэр орчин бий болгочих юм бол сонголтоо иргэд өөрсдөө чинь. Харин ч би бол харж байгаагаар бол энэ хувийн сургуулиуд бол энэ ачааллыг чадахгүй байгаа ачааллыг нэгдүгээр төрийн ачааллыг одоо манай хувийн сургуулиуд авч явж байна. Хоёрдугаарт бол одоо хамгийн сургалтын хамгийн сайн технологи, хамгийн сайн арга зүй, одоо хамгийн сайн хөтөлбөрүүдийг энэ хувийн сургуулиуд бий болгож шүү дээ. Тийм учраас хувийн сургуулиудаас бид нар төрийн сургуулиуд одоо суралцах юмнууд маш их байгаа шүү дээ. Намайг сайдвалчаад анхудаа сайдвалчаад би баахан хувийн сургуулиудаар явсан шүү дээ. Тэгээ энэ сайд ч одоо энэ баахан хувийн сургуулиудаар яваад ямар учиртай яваад байгаа. Төрийн сургуулиуд дээр хизээ ирэх юм гээд ингээд нэг баахан шүүмжлэлт байсан байхгүй. Тэгээ би хувийн сургуулиуд дээр явсан гол шалтгаан бол хувийн сургуулиуд дээр байгаа тэр
шинэ ноу хау тэр шинэ стандарт тийм ээ шинэ сургалт шинэ технологи тэрийг чинь жаахан судлаад явж байгаад одоо энэ идүүтэн гээд бага ангийн одоо хүүхдэд тоглонгоо математик хийж байгаа. Өчтөр би тайлангийн авлаа идүүтэн тэгсэн чинь манай Монголын одоо идүүтэнээр сурж байгаа хүүхдүүдийн дасгалын гүйцэтгэл дэлхийн улс орнуудаас хамаагүй их болцсон. Хуучин бодвол нэг цагт ангиараа нийлээд дөрвөн бодлого боддог байсан бол одоо хүүхэд бүр өөрийнхөө чадамжаар өөрийнхөө төвшнөр бодлого бодоод одоо нэг хүүхэд гэхэд нэг цагт бол одоо 15-аас 30 бодлого, сайн хүүхэд бол 200-300 бодлого одоо бодож байгаа ийм. Тэр чинь хувийн сургууль дээр байсан шүү дээ. Тэ. Энийг одоо бид нар төрийн сургууль руу оруулж ирсэн. За энэ бол хувийн сургуулийн л ач буй. За Pearson гэдэг англи хэлний програм. Тийм ээ. Бас хувийн сургуульд би очиж ойлгоод энийг төрийн сургуульд би оруулж ирсэн. Тийм Mosaic бас хувийн сургуулийнхаа оруулж ирсэн. Одоос төрийн сургууль руу орж ирж байна. Гэх мэтлэнгээр ингээд би ч өөрөө бас ихэнх насаа хувийн хвшилд өнгөрөөсөн хүн учраас хувийн хвшил тэргүй төрөөс бүх юм илүү сайн хийдэг гэдгээс би мэдэж байгаа шүү дээ. Тийм ээ. Тийм учраас одоо яг хөө сүүлийн үед миний нэг ганц хоёр нэг хэлж байгаа үгнээс болоод за тэр үгүйсгээд байх шүү. зүйлийг бол асууна би. Одоо хоёулаа лог дараалтаа яваад гэж үз. Ингээд сайн сургууль бий боллоо нэгдэлт гэрт орхон. Хоёрд сайн багш гэдэг зүйл яригдах. Танад хоод өнгө харахаар 2700 орчим одоо сул оронтой байгаа юм байлээ. Тий. Одоо яг эрэлт хэрэгцээ гэсэн 2800. За гэтэл нөгөө талдаа багшийн чанар бас давхар хэрэгдчихэж байна. За тэгвэл энэ багшийнхаа хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ? Үнэхээр хүрэлцээгүй учраас тэнд чинь ингээл олон хүүхдүүд дээрэс нь төрийн сургуульд ажиллах орон зайн цалин цавуу гэдэг ч юм уу нийгмийн халамж баталгаа гэдэг зүйлээсээ шалтгаалаад ажлаа солиод өөр тишээ яваад өгч юм уу те. Багш нар бол амралтаараа Солонгост очиж ажиллаж чинь гэдэг зүйлийг бид нэг ингээд олон жил ярьлаа шүү дээ. Энэ зүйл дээр ямар бодлогын шинжилгэүүдийг хийж багш нараа татах вэ? Угнаа шүү дээ. Одоо хамгийн харамсалтай нь би түрүү нэг хоёр хоцрогдол ярьчлаа шүү дээ. Нэг ковидын өмнөх хоцрогдол, ковидын үеийн хоцрогдол гэдэг ингээд ковидын дараах хоцрогдол, хоёр хоцрогдол ярьсан шүү дээ. Хос хоцрогдол гэж би ярьлаа шүү дээ. Сая дахиад нэг шинэ хоцрогдол гарч ирсэн нь саяын 14 хоногийн багш нарын ажил хаялтаас шалтгаалсан хоцрогдол гарч ирж байгаа байхгүй юу? Ингээд 3 хоцрогдол нэрвүүлж гэнэ гэсэн шүү дээ хүүхдүүд. Саяын багш нарын 14 хоногийн ажил хаялт чинь дэлхийд дээр хамгийн удаан багш нар ажил хаялсан улс орн чинь манайх болчихж байгаа шүү дээ. Дэлхийд дээр шүү. За. Дэлхийд дээр хамгийн удаан ажил хаялт болсон орн манайх болчихж байгаа. Энэ бол хамгийн аимшигтай. Та одоо Украинд өнөөдөр дайн болж байгаа тий. Сургууль цэцэрлэг хаагдаж байна уу? Үгүй шүү дээ. Өнөөдөр Иранд бөмбөгдөл дайн болж байна. Сургууль цэцэрлэг хаагдаг. Ливанд мөргөлдөн тэмцлээнд болж байна. Сургууль ер нь дэлхийн улс орнууд ерөөсөө сургууль цэцэрлэгээ хаадгүй байхгүй. Хизээж хаадгүй байхгүй. Гэтэл бид нар өнөөдөр багш нарын 14 хоног ажил хаялт зарлуулсан байна гэдэг бол энэ одоо маш төрийн буруу шүү дээ, тийм ээ. Уг нь бол энэ хувьсах зардлынхаа тогтолцоог аваа явуулсан бол одоо багш нар чинь одоо энэ цалингийн хэрүүл хийхгүй байх байсан байхгүй. Яг бол манай энэ боловсролын салбар чинь энэ төрийн цалингийн системд яваад байдаг учраас одоо эн чинь нэг боловсролын салбарын цалин нэмэх юм бол бус чадварууд дахиж барьцах гэдэг нэг юм зовлон байна шүү дээ. Тийм хөрөөний ирчиг болчиход байна. Тэгэхээр уг нь тэр хувьсах зарлаараа бид нар ингээд одоо хувьсах зардал чинь дотор чинь багшийн нийт зарлалын чинь цалингийн зарлалын чинь 90-10 гэдэг хугацаа харьцан явдаг байхгүй. Нийт хувьсах зарлалын чинь 90% нь багшийн одоо цалин, 10% нь бол нөгөө сургуулийн хөгжлийн одоо зардал, багшийн хөгжлийн зардал мардал гэдэг түрүү миний хичээл практикийн зардал мардал гэж яриад байгаа чинь интернетийн зардал энэ төрч байна. Сая нөгөө хувьсах зардал эвдчихлээ гэдэг чинь сая 100% нөгөө хувьсах зардал чинь 100% цалин болгоцсон байхгүй. Тэгэхээр ингээ эвдчихэж байгаа байхгүй. Энэ цалин дээр нэг зүйлийг тодруулаад асууж байна. Саяхан өнгөрсөн 7 хоног шийдвэр гаргасан. Ингээд нэг юм ойлгомжгүй байдал үүсчихлээ шүү дээ. Цалин нэмсэн 50%. Тэгснээр багшин тусдаа бусад ажилчдын тусдаа ч юм шиг нэмэгдсэн юм уу нэмэгдээгүй юм уу гэдэг нь ойлгомжгүй. Төсөв дээр мөнгөнд дүнгийг харахаар багш нар дээр л нэг 30 орчим хувь дээр нэмэгдэхээр байна. За тэгтэл дахиад 11 сард нөгөө шаардлага яриа хилцлийнхаа давуу 35% билүү? 26%. За ингээд ийм хэмжээний нэмэгдэх шаардлагатай байгаад. Одоо ер нь ингээд нэгтгээд үзэхээр сая ингээд нэг цалинтай боллоо 50% нэмлээ гэж. Одоо ямархуу байдлаар багш нар маань 5 сарын сүүлээс энэ нэмэгдэл нь орж эхлэх байх юм. Тий, яг нөгөө юу штэ 5 сарын 1-ээс үндсэндээ нэг цалингийн тогтолцоонд шилжүүлсэн штэ засгийн газар тий. За тэгээд нөгөө 5 сарын чинь цалингаа 2 хувааж авч байгаа штэ. Нэг нь одоо аванс тий нөгөөх нь болохоор бөхс мөнгө гэж манайх ярьдаг тий. За тэрэн дээр нөгөө сарын сүүлийн цалин дээр бол бүх нэмэгдлүүд нэмэгддэг. Тийм учраас манай багш нар бол одоо сарын
20 одоо 5 сарын 20 хэдэн болох нь хизээ болох нь бол хоног тоолол хүлээгээс сууж байгаа шүү дээ. За энэ бол одоо нэг засгийн газрын шийдвэр гарсан учраас одоо ингэ нэмэгдээд байна. Яг хөө зүгээр яг яагаад ойлгомжгүй байдал үүссэн юм бэ гэхээр цалин 50% нэмэгдсэн. Энтэй бол хинч марахгүй. Марахгүй гадаа шүү дээ. А гол нь болохоор нөгөө цалин нэмэхдээ цалингийнхаа нэмэх цалингийн фондыг дутуу батлуулаад авсан байхгүй. Харин төсөвдөр буруу батлуулаад авсан байхгүй. Нийт манай одоо боловсролын салбарын цалингийн санч нь бол 3.2 их найд шүү дээ. За 3.2 их найдыг хэрэг 50% нэмвэл 2 тугахаар чинь 1.6 их найд байгаа шүү дээ. Хэрэг 50.8 болох гэж нийтээ. Тийм. Гэхдээ одоо 3.2 их найдыг яг одоо 50% нэмэгвэл 3.2 дээр нэмэх нь 1.6-ыг нэмжээж 4.8 их найд болж 50% нэмэгдэж шүү. Тэгэхээр манай хүн болохоор 618 тэрбум төгрөг зөвхөн багш нарын цалиг нэмнэ гэж тооцоо оруулаад тэгээ тэр мөнгөө батлуулж аваад тэгээд гарч ирээд нийтээр нэмнэхэр чинь хөрхийн нөгөө мөнгөөр чинь тэгэл 50% 25% болчихгүй. Тэгээд 10 15 нэгдүгээр хоёрдугаар асуудал бол нөгөө хоёр цалин нөгөө нэмэгдлээ чинь бас цалин авч байгаа хүн чинь нэмэгдлээ авах хэрэгтэй шүү. Тэгэхээр нэмэгдлээ авъя гэхээр үгүй энэ нэмэгдсэн цалингаас чинь нэмэгдлийн тооцоол тэр тедэргүй дахиад төсөв татна шүү дээ. А тийм учраас нөгөө хуучин цалингаас нэмэгдлээ чи өгчөөгээд тэгээ нэмэгдэл өгчхөр чинь нөгөө багш нар чи урам нь хуурч байгаа байхгүй юу. Үн ч одоо би хуучин одоо хүн бол нөгөөс 1 сая 400-аас нэмэгдлээ авах уу 1 сая 700-аас нэмэгдлээ авах уу гэвэл мэдээж 1 сая 700-аас нэмэгдлээ авах хэрэгтэй тийм биз. Тэгжээж хүний гар дээр одоо карман дээр бодиттой нэмэгдэл болж орж ирнэ гэдэг. Тэгэхээр одоо энэс болоод яг ямар асуудал үүссэн гэхээр нөгөө нийгмийн даатгалын сан дээр маш их өр үүссэн. 70 тэрбум төгрөгийн өр үүссэн тий. За тэгээд нийгмийн даатгалын сан дээр өр үүсгэхээр яг яадаг юм бэ гэхээр нөгөө багш нар чинь банкнаас цалингийн зээлээ авч чадахгүй. Нөгөө нийгмийн даатгалаас тодорхойлт нийгмийн даатгалч юм байхгүй. Гадагшаа виз мэдүүлэхэд байхгүй. За тэгээд нөгөө манайх чинь 2000 орчим багш нарууд декрет авдаг шүү дээ. Декретээ авч чадахгүй. За дахиад нөгөө эмнэлэг төвчгээр эмнэлгийнхаа листний мөнгийг авч чадахгүй тий. Ийм нөхцөл байдлууд л одоо үүссэн энэ гашуун үнэ шүү дээ. За энэ бол одоо 6 сарын 1-ээс одоо цалин бол 5 сарын 1-ээс өр зээлүүд бол 6 сарын 1-ээс ингээд байгууллагуудын өр зээлүүд тэглэгдээд ингээд ямар ч гэсэн одоо цөмөр энэ цалин дээр ингээд нэг цэг хэрүүл дээр цэг тавьчихсан. Одоо энэ цөмөр энэ сэдвийг одоо намар дахиад нэмж штэ тий. Би одоо асуух байгаа асуулт нь танах нийт 4.3 их найд багш үүсэн 50% төсөв. Нийт 5.2 их найд. Тэр орон нутгийн төсөв яг нэг хөрөнгө оруулалтын төрөд ороод тий. За гадаадын зээл. За ингээд харахаар чинь нийт төсөв чинь баг тэр чигтэл энэ цалинт ч уурсах гэдэг юм шүү. Яаж авч гарах юм? Гэхдээ одоо тэгэл маш хүнд байна штэ. Маш хүнд байна. Тэгээд одоо ч төсвийн тодтол хийгдэх хэвээр. Төсвийн тодтол хийгдэж мэдээж төсвийн одоо их усрууд байх хэвээр. Гэтэ төсвийн тодтол хийх чинь өөрөө хуулийн нөхцөлтэй штэ. Яг ямар нөхцөл төсвийн тодтол хийх үү гэдэг. Тэгээд төсвийн алдагдлалт хийдвэр нь мөрн эсвэл одоо төсвийн орлогод хэдээр буурууд энэ төр өөрөө нөгөө шалгууртай учраас одоохондоо бол төсвийн тодтол хийх нөхцөл үүсээгүй юм байлээ. Тийм учраас одоо бид нар ингээд нөгөө ёстой нэг урд тормоогоо авч хойдон байгаа нөхөд ингээ урсгал зардал дотор л ингээ зохицуулт хийж штэ. Тэгээд надаас хүмүүс гайхаад байгаа. Тэр өөрөө 700 тэрбум хэрэгтэй гэчээд одоо яагаад тэгээд энийгээ зохицуулаад яваад байгаа юм бэ гэж. Яг үнэ гэхдээ би хойдлынхаа 11 12 сараас л одоо нөгөө санхүүжих дөнгөөс л одоо ууршныг гүйлгэж штэ нэгдүгээрт. За хоёрдугаар асуудал бол хэрвээ шийдэхгүй бол 11 12 сар цалингүй болно гэсэн үг штэ. Ер нь тэгсэн үг штэ. Тийм тэр бас төсвийн хувьд би сайд харчаад манай төсвийн орон зай ямар байгаа вэ? Багш нараас гадна эмч нарын цалингийн нэмэгдэл байгаа тийм. Тэгээ эн чинь ингээ нийтдээ нэг за тэр татвартай холбоотой юм хэрэг 3.1 манайтай холбоотой 1.1 шин төсөвчгүй болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр танах жишээлбэл энийг яаж шийдэх юм бэ гэдг нь би зүгээр гайхаад байна. Цалин нэмэх нь мэдээж зөв хэрэгтэй. Гэхдээ яг амьдрал дээр тэр боломжуудыг яаж давж гарах вэ? Одоо эхний ээлжинд яг нэг давж гарч байгаа асуудлууд бол нэг ямар ч байсан 5 сар, 6 сар, 7 сар, 8 сар нэг одоо ингээд шийдэх гээд байгаа нэг шийдэл бас байна. Энэ ямар шийдэл вэ нөхөр энэ жилийн хөрөнгө оруулалтын одоо манай төсөв дээр баталсан дүнгууд чинь нийт батлагдсан дүнгээр 1.3 их нөө цэцэрлэг сургууль барих л мөнгө шүү дээ. А тэрний энэ он санхүүжих дүн чинь 500 гаруй тэрбум төгрөг байгаа. За тэгээд яг энэ 500 тэрбумаас надад нэг 100 орчим тэрбум төгрөг одоо 5 сарын 31-нд тендер хаагддаг шүү дээ. Тэгээд ингээд 100 орчим тэрбум төгрөгийг одоо ажлын буруугаас шүү дээ. Уг нь бол нэг хайтар одоо нэг тийм хэмэлт хийгээд байгаа юм байхгүй. Одоо ингээд нэг тендерүүдэд цаг хугацаанд нь зарлж чадаагүй. Эсвэл төсөв батлахтаа нөгөө одоо газар нь байхгүй 7 сургуулийг зарлцсан юу төсөв дээр тавьчихсан байна шүү. Тэгэхээр газар байхгүй чи хизээч сургууль баригдахгүй л гэсэн үг байна. Тэ? За ингээд нэг 100 орчим тэрбум. За хоёр дахь нь бол нөгөө өнгөрсөн хичээлийн жилээс ахуулаад цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг
хоолны мөнгөөс ээж аавнараас 1000 төгрөг авдаг болсон шүү Тэгсэн. дээ. Энэ бол их сайн дэвшил авчирсан. Манай салбар дээр. Ямар дэвшил авчирсан гэхээр нэгдүгээр хоолны чанар сайжирсан. За хоёрдугаарт бол эцэг эхчүүд нөгөө хяналттай байд унахаар эрдсэн сайжирсан юм билээ. Одоо бид нар чинь ингээд нөгөө ирээгүй хүүхдийг эрснээр бүртгэхэд ингээ мөнгө аваад байсан байхгүй. Нуглаа өсөж исэн. Тийм тэр одоо ихэд зөвхөн өнгөрсөн намрын 9 сарын 1-ээс саяын 1 сарын 1 хүртэлх гүйцэтгэлээр 30-аад тэрбум төгрөг хэмнэгдэж шүү дээ. Одоо би оны төгсгөл үеийн бүр 70-80 тэрбум төгрөг болох юм бэл. Тийм учраас одоо энэ дээр бол ингээ манай салбар дээр чинь одоо даал тулгай гэдэг юм шиг маш их байна шүү дээ. Тэгээ эрцэн юм. Одоо би сургуулийн хоолн дээр би одоо хэд нэг иймэрхүү том юу явж байгааг бас би мэдэхгүй байна. Одоо энэ ч гэдэг юу гэж нэрлэх юм одоо төсвийн хулгай гэх юм уу? Төсвийн одоо хавдар гэх юм уу? Одоо тий цавчаа гэх юм уу? Тий төсвийн цавчаа гэх юм одоо юу гэж хэлэх юм бас мэдэхгүй байна. Тэгэхээр ингээд их эцгүүдийн хяналт орж ирэхэд бол бас ийм том одоо хэмнэлтүүд бас явагддаг юм. Манай салбарч өөрөө их том дүнтэй явдаг учраас хэмнэлтэн ч гэсэн их том дүнтэй гарч ирдэг. Ийм одоо яг энэ мэтлэнгээр ингээд авдрын шахвал атга гурал гарна гэдэг шиг ингээд бүх зүйлүүдээ ингээд шахвал одоо бол би 200 тэрбум төгрөгийн нэг хэмнэлт гаргаж ирчээд сууж байгаа шүү дээ. За ёстой нөгөө аргалжил байгаа юм шиг. Одоо аргалж нөгөө манай чойжо сайдын хэлээр би нэг аргалаад нэг өвлийг давчна гэдэг шиг одоо энэ аргалаад нэг энэ хаврын хичээлийг хаачи тийм ээ. За аргалахаас өмнө намар ихэд нэг 9 сарын 1 ихэд бол төсвийн тодтголын асуудлууд яригдчих бол гэсэн нэг ийм л хүлээлттэй л төсвийн тодтгол төсөв хоёр ерөн зэрэг орж ирэх юм байна тийм үү? Бараг эх жилийн төсвийн тодтголоо зэрэг баригдах болов гэсэн ийм хүлээлттэй байна. За төсөвтэй холбоотой асуудлууд байна. Энэ саяын дээр одоо нөгөө газар нь байхгүй сургуулийн мөнгөө тавьчихна гэдэг шиг асуудлууд их хурлын гишүүдийн бидний талдаа шүү дээ одоо ингэ тий. За энэ багшийн асуудал дээр хоёулаа яриагаад тусгадаг. За нэг талд ингээд дутагдлаа нөхөд багш нартай ингээд цалингийн олгоод хусах зардлаараа асуудлыг шийдэх явах юм байна. Хоёр нөгөө багш нарын чанарын асуудал маань ерөн л их таарах юм шүү дээ. Одоо хуучин бол ингээд хамгийн сайн оноотой хүүхдүүд нь багш болдог байсан бол би өөрөө жишээ авч байгаа хгүй. Манай үед жишээлбэл надтай адилхан сурж исэн. Эсвэл надаас хэдэн онд би 10 оны төгсөлт. 10 оны төгсөлт. Тэр хүмүүс ингээд зарим хэсэг нь багш болцсон. Би дотроо гайхацлаа л да. Яана юу заах юм болоо. Үүсгэж байгаа юм биш л дээ. Гэтэ эн чинь ер нь шилдэгүүд байж ижил тэр хүмүүс төр чинь мэдлэг өшөө илүү өргөн хүрээний асуудлуудыг ярина шүү дээ. Тэр чанарын асуудал яа. Ган төмөр сайдын үеэс их тийм сайн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байхгүй. Юу гэхээр ган төмөр сайдын үед эхэлсэн нэг сайн ажил бол Яши хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг багшийн сургуульд орох юм бол төр зарлалын даана гэдэг энэ хөтөлбөр хэрэгжсэн байхгүй. Тэгээ энэ хөтөлбөр чинь хэрэгжиж явсаар хагаад одоо өнгөрсөн жил хүртэлх юун дээр бол нэг 5 би нэг судалгааг нь гаргаж үзсэн. Би түрүү сайдын ажил өгөхөөс өмнө 24 онд судалгааг нь гаргаж үзсэн 5000 хүүхд төгссөн байхгүй. Яг нэг төрөөс 100% зарлалуудын 5000 хүүхд төгссөн байхгүй. Тэгээд тэр 5000-ыг 2000 багш хийж байна. 3000 нөрөөсөө одоо хаана байгаа нь мэддэхгүй. Эсвэл одоо хувийн сургуулиуд дээр ч юм ингээ багшилж байна. Тэгэд хувийн сургууль дээр багшилчаа би одоо зөв гэж бодож байгаа. Ер нь бол хүн өөрөө хаана амьдарч одоо хаана ажиллах нь тэр хүний хувийн эрх. Сая одоо нийгэмд гарсан одоо нэг буруу ташаа миний хийсэн мэдээллийг буруу ташаар мушгаад байлаа л одоо нөгөө хувийн сургуульд байгаа багш нараа буцаад төрийн сургуулиуд татах юм шиг үгүй шүү дээ. Би юу гэж хэлсэн бэ гэхээр энэ гандамар сайдын үед ихтүүлсэн одоо энэ Яши өндөр оноотой хүүхдүүд төрөөс 100% зарлаа даалгаад одоо төгссөн 3000 хүүхдээ одоо би багш нараа буцааж авмаар байна гэж хэлсэн шүү дээ. Тэр 3000 багш нараа буцааж авъя. Тэгээд тэр 3000 багш нар маань одоо буцаж ирэхгүйгээр нэгэн та нар төрөөс одоо мөнгө зарлаа даалгасан юм чинь одоо тэр юугаа зээлийн сангаас авсан болцсон зээлийн сангийн одоо хэрүүл байгаа шүү дээ. Тэрнтэй адилханаар та нар төлбөрөө буцааж төлөөл гэж хэлсэн байхгүй. Тэгээ таны хэлсэн хүүхдээ чинь саяны тайлбар чинь бол таны тайлбарыг сонсохоор бол одоо хэлж байгааг чинь сонсохоор зөв сонсогдоод байна л да. Яг тухайн одоо нэг бичлэг явж байсан шүү дээ. Сүүлийн 3 жилд ингээд төсөл хөтөлбөрүүд ингээд хувийн сургуулиуд ингээд хэрэгжүүлээд манай одоо төрийн сургууль дээр байгаа багш нарыг цалингаар татаад аваа авчижээ. Тэр хүмүүсээ буцааж авнаа. Үгүй бол нь одоо тэр хувийн сургуулиуд нь төлбөрийг өгөө гэдэг зүйлийг л яг энэ нөгөө нэг өхрийн эвэр дөрөхөр 1000 өхрийн эвэр дөрөх гэдэг шиг одоо хувийн сургуулиуд маш сайн сургуулиуд байгаа шүү дээ. Би энэ хувийн сургуулиудыг би өшөө сайн одоо байгаасаа өшөө одоо энэ төрийн ачааллыг хуваалцаасаа өшөө сайн шинэ одоо хөтөлбөрүүд оруулж ирээсэ шинэ арга зүй оруулж ирээсэ өшөө технологи оруулж ирээсэ төрийн сургуулиудад өөдөн татаад аваад яваасаа гэж би хүсдэг байхгүй. Одоо манай орчлон сургууль, British School, American School энтергээд одоо логарифм энтергээд айгүй сайн сургуулиуд байна шүү. Нөгөө өөрийнхөө авчирсан юмыг бусад төрийнхөө сургуулиуд түгээдэг. Одоо манай шинэ Монгол ч гэсэн манай галаа багшийн юунууд нөгөө юуны зорилгон зөв арга нь буруу гэдэг шиг л нэг
тийм л юм болчоод бид ганц нэгэн сургууль зориулж хэлсэнд үг байхгүй надад чи. Та нар бити ингээд нэг юм одоо төрийн сургуулиудын менежментийг сайжруулах нэрээр жижигэн төсөл хэрэгжүүлээд тэгээд төрийн сургуулийн ганц нэг одоо сайн сургууль юу багшныг бити суулаад ганц нэгэн сургуульд хандаж хэлсэн. Тэрнээс биш би төрийн өмчийн хувийн 160 сургуулиудыг би бүгдэнд хандаж хэлээгүй. Харин би одоо уучлалтгүй чи. Одоо хувийн сургуулиудаас нэг ийм үг амнаас унагсан бол бас уучлалтгүй чи. Өнөөдөр чинь энэ хувийн сургуулиуд дээр чинь баг үндсэндээ 80,000 орчим хүүхэд байна, тийм ээ. Баг үндсэндээ 80,000 хүүхэд хувийн сургуулиуд байхгүйсэн бол одоо эн чинь төр дээр л ачаал дээр шүү дээ. Баг нэг ангид одоо 40-50 хүүхэд сурж байгаа бол баг 70-80 хүүхэд сурах ийм эрсдлийг хуваалцаж байгаа. 4-5 болоод явж. Тий. Одоо 3 ээлжийн сургууль, 4 ээлжийн сургууль болох уу гэдэг л асуудал гарч ирж шүү дээ. Арайч тэгж болохгүй байна. За тэгээ мэдээж нөгөө одоо энэ хувийн сургууль дээр байгаа энэ сайн сургуулиуд дээр байгаа энэ хүүхдүүд энэ сайн сургуулиуд байгаагүй бол хаашаа явах гадагшаал явна шүү дээ. Тэгээ жинхэнэ утгаараа нэг оюуны юу гэдэг лээ оюуны брейн гэн оюуны дайжилт одоо явагдана. Тэгэхээр бол хувийн сургуулиудыг үүсгэж байгаа үүрэг бол маш их. За тэрэн дээр тэгвэл үгийн алдаан дээр гэх юм уу иймэрхүү зүйл бас би бас хувьдаа гахаад гэхдээ ягаад хүн сонголтоороо тэр боломжтой цалинтай нийгмийн хангалттай боловсролын зээлийн сангаас зээл авсан гэд ягаад ингэ авчиж байгаа хөтөлбөр хамрагдсан ч бай хамрагдаагүй ч бай сонголтоо ийг явцсан байж тээ. Тэгээ хувийн сургууль манай төрийн өмчийн сургуулийг та яриад гарч ингэ нэг юм та чинь боловсролын сайд гэхгүй Монголын. Гэтэл ингэ нэг төрийн өмчийн боловсролын сайд хувийнхан тусдаа юм шиг ийм нуглаа гараад сонсогдоод ирсэн. За тэгвэл та тайлбараа. Одоо нийтээр нийгэмд ч нэг давлгаа үүсэж байгаа үстэй нөгөө боловсролын зээлийн сангаас авсан хүн бүхэн зээлээ буцааж төлгээд тийм давлгаа явж байгаа юм чинь нэрээ үнэхээс төрөөс 100% одоо сургалтынхаа төлбөрийг даалгацсан одоо төлөвлөсөн багш нар маань буцаж ирж ажиллаач. Хэрв буцаж ажиллахгүй дээр багш болох гээд байгаа хүүхдүүд зөндөө байна. Эдний мөнгийг буцаага төлчөөч. гэсэн энэ шаардлага зөв биз дээ. Би тэр анх тэр гэрээ нь ер нь ямар хөө байдалтайгаар хийх. Төрд ажиллах яг төрийн төрийн сургууль дээр 5 жил ажиллах л гэрээтэй шүү дээ. Тэгвэл гэрээнийхээ үүргийг одоо биелүүлээч л гэж би үгсэж байгаа шүү дээ. За ингээд яхаар тэнт чинь нэг шилдэг хүүхдүүд байгаа даа шүү дээ. Тэгээ багш нарын асуудал маань бас баг зэрэг ингээд шийдэгдээд ингээд. Гэхдээ би лавга нэг зүйлийг хэлчихье. Өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарт яг багшийн хомсдлоос үүсээд сургууль цэцэрлэгүүд үйл ажиллагаа доголдоод хичээл заах багшгүй болсон юм байхгүй шүү. Өнгөрсөн жил чинь үгүй шүү, ийм байхгүй шүү. Ерөөсөө шүү дээ энэ бол тийм одоо арай одоо сүржин мэдэгдэл байхгүй. Үнэхээр болохоо хөвчлээ 45 хоногийн курс гэж бас асуудал байсан шүү дээ. Тэр бол ажлаа ойлгоогүй хүний л үг баг. Тэрнээс биш одоо яг манай намайг сайд байх ч гэсэн ерөөсөө нөгөө ингэдэг шүү дээ. Манай салбар дээр чинь нэг 2000 гаруй нөгөө залуу багш нар ажилладаг учраас 2000 гаруй багш нар жил бүхэн одоо жирэмсэн болдгийн. Декрет авдаг. 2000 гаруй багш нар тэтгэврт гардаг. Ингээд 4000 багшийн хөдөлгөөн явагддаг байхгүй. Тэгээд 4000 багшийн хөдөлгөөн явахад одоо төгсөгч нар нь 2000 орж ирээд дахиад нь 2000 ингээд хагас жилийнхаа юугаар ингээд гүйцэтгэлүүд хагас жилийнхаа юугаар ингээд нөхдөд явдаг байхгүй. Тэрнээс биш одоо юу гэдэг нэг сургууль дээр бүр багш нар согт тутаал одоо ингээд тэр нь анги танхим хичээж чадхаа болчиход байгаа асуудал ерөөсөө биш дээ энэ чинь. Одоо бас зарим зүйлийг бас манай энэ төрийн албаныхан сайд нар нэг тийм сүржин их бодож хэлэхгүй энэ чинь эргээд нийгэмдээ аюу тум асуудал. Сүржин мэдээлэлүүд хийдэг чих энийг л одоогоор одоо аюул байгаа байхгүй. Ер нь бол багшийн хомсдол гэдэг бол багшийн хомсдол гэхээс илүү багшийн далд хомсдол гэж манайхан ярьдаг. Далд хомсдол гэж юу гэж хэлж байгаа нөхөр нөгөө математикийн багш физик заах уу? Тийм ээ? Химийн багш биологи заах уу гэдэг ч юм уу ингээд нэг багш хоёр хичээл заах энэ төр зүйлийг чинь бид нар тэгж хэлдэг байхгүй. Тийм одоо далд хомсдлууд бол байна. Мэдлэгийн хомсдол дээр нь тэгвэл та ямар арга хэмжээ авахар тооцож байна. За багш байгаад байгаа хэрнээ үнэлэмжэндээ хүрэхгүй байгаа шүү дээ. Тийм. Яг хоо энэ сая учрал ерөнхий сайдын одоо гаргаж ирж байгаа эрхчлөөний 4 зам 4 чөлөөлөлт гэдэг одоо том бодлого дэвшүүлж шүү дээ. За. Энэ хүрээнд одоо Монгол хүүхдийн мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлъё гэд нэг бодлого гаргалаа тийм ээ. За энэ бодлого одоо юу гэсэн үг вэ гэхээр нөгөө мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөе гэдэг бодлого бол цэцэрлэг ЕБС-ийн төвшин сургуулийн төвшөнд хийж байгаа одоо боловсролын шинжилэл. Монгол хүүхдүүдийг ур чадрын хоцрогдлоос чөлөөлөе гэдэг нь мэрэгжлийн болон техникийн боловсрол хэд боловсрол дээр хийж байгаа шинжилэл байхгүй. Тийм учраас бол одоо ингээд мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх ажлыг бол миний түрүүний хэлсэн нөгөө сайн сургууль гэрте ойрхон сургууль гэдэг дээр байгаа сайн хөтөлбөрөөр сайн багшаар хурамч дүнгийн тогтолцоогүй шударга дүнгийн тогтолцоогоор хүүхэд бүрийн одоо хувьсах зардлаар тэгээ сайн сургууль
цэцэрлэгийн менежментээр дээдсэд нь хамгийн сайн захимжилт хийж одоо бид нар чинь энэ намрагт чинь одоогийн байдлаар чинь юу яаш штэ нэг компьютер дээр 11 хүүхэд байгаа байхгүй. Нэг компьютерийн цаана 11 хүүхэд байгаа байхгүй. Тэгэхээр энэ тоог одоо нэг компьютерийн цаана 2 хүүхэд болох компьютерийг одоо ингээд нэлээд Google Chromebook Google үйлдвэр оруулж ирнэ гэдэг ерөнхийдөө зарлцсан шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ ажлуудыг бид нар хий. Гэхдээ хүүхдүүдэд ганцхан юу өгөхгүй ганцхан Chromebook таблет өгөхгүй. Эний чинь дагаж тэр мэдлээ Pearson, Eduten, Mosaic энэ төр орж ирнэ. Тэгээд нэг хүүхдэд нэг хиймэл оюун ухааны туслах багш. Нэг багшид нэг одоо хиймэл оюун ухааны одоо туслах гэдэг энэ платформыг хөгжүүлж байгаа. Энэ 9 сарын 1 гэхэд бэлэн болно. За тэгээд монгол хэлээр математик хоёроор энэ платформ бэлэн болно. Цаашдаа одоо бүх 1-ээс 12 дугаар ангийн бүх хүүхэд 1-ээс 12 дугаар анги зааж байгаа бүх багш нарт бол бид нар энэ AI буюу хиймэл оюун ухааны эйжент одоо сурах ажлуудыг эхлүүлж байна. За мэдээж багш нартай холбоотой асуудлыг ингээд шийдээд хүчил дэвшлэл рүү явах байхаа гэж бодож байна. За ингээд бодоод үзэнгүүт нөгөө талд нь төсөв хөрөнгө оруулалт. Нэг хүүхэд одоо боловсрол олгож байгаа тэр зардал өндөр байжээж бид бүхний одоо нэг олгож байгаа боловсрол маань илүү хүртээмжтэй сайжирна штэ. Танаа төсөв ингээ улсын төсвөөр би харж байгаа шүү. 4.9 их 80, 5 их 80 юм байна л да. За энэний урсгал зардал нь 4.3 их 80. 89% ингээд баг 90% нь урсгал зардал руу явчихж штэ. Хөрөнгөний зардал дээр дөнгөж нэг 503 тэрбум байна. Ингээд харахаар танаа яг бүтц дотор чинь ингээд бас л нөгөө нэг бидний яриад байгаа данхаах гэдэг зүйл үүсчихэж байгаа юм шүү. Энэ дээр шүү дээ яг ийм зүйлүүд бас би байна гэж харж байгаа. Одоо тэгэхээр би бас нэг хэлж штэ энэ хотхны баг сургууль хийя. За Улаанбаатар хотод байгаа нэг 3000-аас дээш хүүхэдтэй нэг 38 сургууль байна. Энийгээ задлая. Тэгээ би ягаад ийм бардам хэлээд байна вөхөр боловсролын сайд хийж явах хугацаанд бол бас нэг хийсэн ажил манай засгийн газрын ард нь гарсан ажил бол нөгөө цэцэрлэгийн хүртээмж хийсэн шүү дээ. Бид нар чинь суглааны цэцэрлэггүй болцсон шүү дээ. Хүүхдвэр хүсэл гаргасан цэцэрлэгтэр. Одоо тэр сүүлийн 4 жилийн төрөлт багасч байгаа юм байна. Тэгээ манай хувийн цэцэрлэгийнх нь надтай ирж уулзсан. За ингээ бидний нөгөө таны үед эхлүүлсэн одоо энэ цэцэрлэгүүд чинь болоод хүүхэд нь багасч эхэлж байна. За тийм учраас нөгөө талдаа одоо сургуулиуд дээр бол ачаалтаа дэлдэхгүй байна. 3 ээлжийн сургууль бас байна гэж байна. Тэгэхээр бид нар энэ хотхны баг сургуулиудыг хийя. Заавч төр бүгдийн цэцэрлэг хийгээд сургуулийг гэж шаардлага байхгүй шүү дээ. Тийм учраас хотхны баг сургууль цэцэрлэгүүд хийгээд энэ дээр бид нар одоо тооцоо гаргуулж байна. Хуучин дээр цэцэрлэг шийдэхэд бол бид нар тэр хувийн цэцэрлэгүүд дээр байсан одоо сул 15,000 суудлыг бид нар олж хараагүй л байсан байхгүй. Тэгээд тэрий чинь бид нар хувьсах зардлаар нөгөөд маш хурдан цэцэрлэг шийдсэн шүү дээ. Тэрнтэй адилханаар өнөөдөр хүүхэд нь багасж байгаа цэцэрлэгүүдийг баг сургууль болгоод яг хүүхэд гэрийнхаа дэргэд хотхон дотор баг сургуульд 1-ээс 3, 1-ээс 5 дугаар ангид одоо сурахын тогтолцоог хийж чадах юм бол манай төрийн сургууль дээр байгаа одоо нөгөө туслах ажилтан энэ манайх 98,000 хүн байгаа шүү дээ. Тэрний одоо ингээд одоо оронтой одоо зөв бүтцлүүн оруулах юм боломжууд. Одоо манай хөдөөгийн сургуулиуд дээр их чинь 10 дугаар анги, 11, 12 дугаар анги дээр чинь тийм ээ маш цөөхөн хүүхэдтэй 200-аас доош хүүхэдтэй одоо сургууль чинь баг үндсэндээ 300 орчим сургуулиудаа байна шүү дээ. Тэгээ сум бүхэн дээр 12 жилийн тогтолцооны сургууль одоо байх шаардлага байхгүй байхгүй. Сум дундын ахлах сургуулиуд гаргаж ирэх тий. За тэгээ аймагуд дээр нэг Кембрижийн тогтолцоотой ахлах сургууль, бүсүүд дээр Кембрижийн тогтолцооны ахлах сургууль гэж одоо гаргаж ирэх гээд байгаа одоо тооцоо хийгээд байгаа юм. Хуучин ч гэсэн ерөөсөө яг тийм л байсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр би нэг яг энэ камер дээр гарч ийнэ үгүй юу? Зөвхөн нэг жишээ үзүүлчихлээ л да. Энэ хараа. Энэ 1989 онд сургуулиудын бүтцүүдийн харьцаа ямар байсан гэхээр 1989 онд Монгол улсад байгаа нийт сургуулиудын 15% баг сургууль байсан. Нийт сургуулиудын 51% дунд сургууль байсан. 8 жилийн тогтолцоо гэсэн үг шүү дээ. Ахлах сургууль бол нийт сургуулийн 33% байсан 89 онд. Гэтэл одоо 26 онд бол бараг үндсэндээ бүх сургуулиуд нэг 12 жилийн тогтолцоо шилжсэн байна. 80% гэж байгаа шүү дээ. 76.6. Бүгдээрээ тэгээд түүхтгүү сургуулиуд одоо ингээд бий болцсон. Хөдөө орон нутгт дээр. Тэ? Тэгэхээр одоо өссөн үсээгүй бид нар энэ сургуулиудыг одоо дахин өөрчлөн байгуулах ийм хэрэгцээ. Үнэхээр чанартай боловсрол өсөж байгаа бол бид нар одоо өөрчлөн байгуулъя гэж боддог шүү дээ. Энэ дээр би зөвхөн нэгэн аймгаар за энэ өсгөл Овс аймаг. За Овс аймаг дээр тэ
Одоо ингээ Увс аймгийн бүх сумдуудыг аваад хүн ам нөгөө тооцоонуудын бүгд юу нэг хүн амынхын тоо гаргаад одоо хүүхдүүдийнх нь харьцаануудыг ингээд гаргаад ингээд ихэр энэ бүх суманд 12 жилийн тогтолцоо байх ш. Одоо шаардлагагүй байгаа байхгүй. Тэгээ сум дундын ахлах сургуулиуд одоо гаргаж ирэх одоо ийм хэрэгцээ шаардлагууд үүссэн байна гэдэг ийм юмнууд. Бид нар аймаг дээр ерөнхийдөө ийм тооцоонууд гаргаж байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол нөгөө сурлагын чанар л хүсэж байгаа бол чанартай боловсрол хүсэж байгаа бол одоо энэ сургуулиудын харьцаа нэг бүлгийн хүүхдийн тооч аягүй чухал байхгүй. Тэгэхээр суман дээр цаашдаа бол нэг бүлгийг 25 хүүхдээс сэтрүүлэхгүй, аймаг дээр нэг бүлэг дээр одоо 30 хүүхдээс сэтрүүлэхгүй, Улаанбаатар хотод нэг бүлэг дээр 35 хүүхдээс сэтрүүлэхгүй гэдэг л бодлого барих гэдэг байхгүй. Тийм учраас Улаанбаатарт байгаа тэр 3000-аас дээш хүүхдтэйгээ 38 сургуулиудыг ер нь задлъя л гэж бодоод байгаа. За энэ дээр яг нэг миний асууж байгаа зүйл таны бодлоготой уялдах юм шиг та нэг хариултад өгөөч. Энэ хүүхдийн төрөлтийг би харлаа. За 2016 онд нэг 70 мянга байсан юм байна. Шинэ төрөлт. За одоо бол нэг 53 4 энэ жил бол нэг 55 руу гэдэг ингээ багасж шít. 20 дэгээр багасж байгаа. За 30 он гэхдээ чи ингээ 40 30 руу орж ирэх магадлал асар өндөр байна. Төрөлт буураад 40 мянга руу 45 мянга ч юм уу. Тэгэхээр ингээ танаа нөгөө алтан гахаа жилийн хүүхдүүд чинь одоо ингээд орж ирэн штэ тий. Тийм тэр чинь ингээ орж ирээд ингээ цаашаа төгсөө явж сая орсон штэ. Энэ төрөлтийн нэг коэффициент байна. Нөгөө талд нь ингээд энэ жил танаа дээр үргэлжилж байгаа болон шинээр тавигдсан сургуулиудыг харж байгаа байхгүй юу? Зардлын. Нийтдээ нэг 100 орчим ингээ сургуулиуд шинээр ер нь баригдах юм шиг байна. Одоо эхэлсэн. 85 төсөл хөтөлбөрүүд явж байна. Гэтэл ингээд 31 оноос нөгөө нэг цэцэрлэг ясл дээр чинь хүүхдийн тоо багасаад одоо ингээ хоосон цэцэрлэг байх магадлал нэмэгдэнэ гэсэн үг байхгүй юу? 35 оноос эхлээд ер нь ингээ нөгөө ерөнхий боловсролын сургуулиуд төр чинь нэмэгдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр би юу хөх гээд энэ бид нар төсөөсөө ингээд мөнгө зарцуулаад тэнд ингээд сургууль бариад яваад идэг. Хэдэн жилийн дараах нөгөө хүн амын бүтцийн нөхцөл байдлаа харахаар бидний бодлого буруу байгаа юм биш үү? Энэ одоо таны яг хэлээд байгаа энэ бодлоготой яаж уялдах вэ? Яг бид нар 10-аас 15 жилийн төлөвлөлт хийж байна. Одоо их хөгжил бид нар боловсруулж байна. Тийм учраас нөгөө одоо их хурлын гишүүд улсын их хурл дээр төсөв батлахтаа тойрог дээр одоо хамаагүй тооцоогүйгээр сургууль цэцэрлэг тавьдаг нэг буруу жишээ байгаа шүү дээ. Тэр яг жил бүхэн багасаад байгаа. Тэрийг ер нь бол одоо манай боловсролын салбарын их хөгжил боловсруулагдаж байна. Тэгээ эсвэл мапын буюу одоо яг хаана сургууль цэцэрлэг ирэх 5-аас 10 жилд ямар багтаамжтай сургууль цэцэрлэг хэрэгтэй байна вэ гэдгээ бид нараас төлөвлөе гэж ингэж харж байгаа. Тийм учраас одоо Улаанбаатар хотод бол нөгөө сургуулгүй хорооллууд, сургуулгүй одоо олон хорооллууд баригдлаа шүү дээ. Одоо энийг бид нар эхний ээлжинд яаж засцалруулах вэ гэдэг дээр бас бид нар нэлээд хотын дарагтаа бид тэр ирэх нэгд өдөр бид тэр нэг эвлэлийн бахварлын одоо яг ямархуу байдлаар эхний ээлжинд энэ одоо төрийн одоо сургууль цэцэрлэггүй хорооллууд дээр одоо хотхны бага сургууль за мөн хотхны дунд сургуулиудыг яаж одоо хийх вэ гэдэг энэ төлөвлөлтүүдийг хийж байгаа. Энэ дээр бол нэлээд богино хугацаанд би нэг үр дүн гарч болох гэдэг. Цаашдаа ер нь одоо миний яриад байгаа зүйл бол нэгэнд бид нэг хүүхдийг сургах хувьцах зарлуудаа гаргаад ирсэн юм чинь хувийн сургуулиуд дээр бас сул оронтой байна шүү дээ. Одоо урчилсан миний тооцоогоор бол хувийн цэцэрлэгүүд дээр нэг 7-8 мянган дахиад сул оронтой гарахаар байна. Хувийн сургуулиуд дээр нэг 10 мянган суудал байгаа юм байлээ. За энийгээ бид нар бүрэн ашиглая. Тийм ээ хувийн сургуулиуд дээр одоо хувьцах зарлын тэр яг сургуулгүй байгаа одоо хаан уул дүүрэгч гэдэг юм уу те төрийн сургуулгүй болчих гэдэг энэ газрууд дээр ингээд хэсэгчилж хийгээд арга хэмжээ аваад тэгээд дунд бол урт хугацаанд зөвмөр одоо төр яг сургууль барих хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг асуудал дээр л хариулт авъя гэж бодлоо байхгүй. Одоо ч Солонгос, Японд ч сургуулиуд нь хаагдаад эхэлсэн шүү дээ. Чойчтоос болоод эхэлсэн шүү дээ. Тэрэн шиг одоо дэлхийн нийтээр угаасаа энэ төрөлт багасж байгаа. Одоо энэ үед бол бид нэр хүссэн үсээгүй ингээд энэ юу орж ирнэ манад. Энэ хандлага орж ирнэ. Тэгэхээр хүн амын зөв төлөвлөлтүүдээ яг яаж хийх вэ? Энэтэйгээ уялдуул цэцэрлэг сургуулиудынхаа асуудлыг 5 жил, 10 жил, 15 жилээр одоо харахад ийм их хөгжил дээр суугаад байгаа байхгүй. Одоо нэг ийм хувийн сургуулиудтай хамтарч ажиллах зүйлийг та хэлж байна. Хотхны гэдээ хэлээд шүү дээ. Одоо энэ төгжрөлч гэсэн нөлөөлөл байна. Хоёрд ингээд нэг ийм 1-ээс 4-р анги хүртэл хүүхдүүдэд ингээд маш их хүнд хичээлүүд л ороод байх шиг байна. Би одоо хэлж мэдэхгүй байна. Манай хүүхд 1-р анги байхгүй юу? За. Тэгээ ер нь ингээд тэр оройны тэр хичээл хийж байгаа үйл явц бол ер нь их хүнд юм аа. Одоо яг хөө ерөнхийдөө шинэ хөтөлбөрөөр бол хичээлийн тоо 1-р зөөр нь 2-р даалгавар хийдэг цагийг бид нар бүр зааж өгч байгаа. Даалгавар хийдэг цагийг. Тэгэхээр энэ бол хүүхдийн ачааллуудад нэлээд багасах, багшийн ачаалал нэлээд багасах ийм боломжууд нь гарч ирэх болов гэж бодож. Одоо их олон сайхан шинэ технологиуд бас байдаг юм байна. Энэ бусад улс орнуудад байдаг
одоо энэ баг сургуулиудын хийдэг. Тэгсэн мөртлөө төр мобайл баг сургуулиуд хийдэг. Одоо энэ Канадад байгаа технологи одоо хятад ашиглаад эхэлсэн. Сургууль баригдахад одоо 3-5 жил болдго юм байна. Аль ч улс оронд ерөнхийдөө. Тэ? А тэгэхэд тэр хооронд сургууль цэцэрлэг хэрэгтэй болоод ингээ авчраад угсраад одоо мобайл Австралид бол Альберта Скул гэж нэрлэдэг юм. Ийм технологиуд бас гараад ирсэн байна. Зардал хямд. Тийм зарлам тэгээд тэн дээр чинь дахин тэгээ одоо ингээд нэг шаардлагагүй болох юм шүү. Аваачаад нэг сургууль нь баригдаад дуусангууд нь буцаагаад угсраад юу задлаад аваа явждаг угсарчдаг одоо ийм шин технологийн одоо юунууд гарч ирсэн байна шүү дээ. Одоо манай уулуурхан камп мэмп энэ дэр чинь жочтбуудал хүртэл ингээд хэрэгцээтэй газар аваачаад угсарчдаг ийм шин технологиуд. Тэр ийм шин технологиуд боловсролд гарч ирж байгаа барилгад гарч ирж байгаа энэ шин технологиудыг яагаад бид нар цагаалдахгүйгээр нэвтрүүлж болдгоо юм бэ гэж бодоод байгаа шүү дээ. Заавалчгүй сургууль байхгүй гэж зовлон очиод байх биш. Тэгвэл аваачаад энэ хан уулд байгаа эсвэл гэр хороол дотор байгаа энэ сургуулиуд дээр яагаад ийм сургуулиудыг угсарч болохгүй гэж. Багш нар сайжраад хөтөлбөр нь сайжраад гэрд ойрхон сургууль байх юм бол заавал төвжрэл үүсгэж ч юм уу санхүүгийн хүндрэлийг үүрхгүй л дээ. Гэхдээ ер нь тэгээд энэ одоо сургууль амарчгаар сургууль яачаар чинь тэгээд төвжрэл байхгүй болчихдог гэж. Тэгээд төвжрэлийг чинь гол асуудлууд нь баяр 40-50% нь энэ сургуулиас болдог шүү дээ. За энэ нэг сургуулийн барилга та нэг 4-5 жил гэж юм үү те олон улсын жишг би танаа төсвийг бас харж исэн чинь нэг юм сонирхолтой юм гарч ирлээ. 12 оноос хойш баригдаж байгаа нэг сургууль байх. Одоо танаа аймагт. Тий. Хөвсгөл аймгийн улаан улс юмд энэ одоо яагаад ингэж тэр дууссан. Гэхдээ сая 700 хэдэн сая төгрөг тавьсан байлээ шүү. Тэр нөгөө юуных 90 ломбын сургуультай андуурж авах юм. Удаагаар дууссан. Тодорхой юуг нь хараад үзье. Би танд тэр нөгөө тэр сургууль бол дууссан. А зүгээр яг энэ жил нөгөө нэг үлдэгдэл мөнгөний тавьсан байгаа. Аа за. Үлдэгдэл мөнгө. Тийм. Хамгийн удаан баригдаж байгаа сургууль бол тэр Өмнө Говь аймгийн одоо юунд баригдаж байгаа нэг сургууль байгаа. Цогццгээд баригдаж байгаа нэг сургууль. Тэр бол баг үндсэндээ 12-3 жилийн нүүр үзэж байгаа болов уу гэж бодчих. Тэгээд хотод Улаанбаатар хотод бас одоо 6-7 жил болцсон 9 сургууль байна. За энийг одоо Нямбатар дарахтай битэр нэг барьж авч Нямбатар дарах хотынхоо төсвөлөө авч энэ намар ихэд одоо дуусгая гэд эрх нэгтгэх төр битэр бас нэг яна төвлийн бахурал хийгээд шүү дээ. Тэгээд энэ ажлуудаа бас нэг ард нь гарч. Тэгээд би бас нэг хэлсэн шүү дээ. Энэ 18 онд баригдаж байгаа 3 сургууль. Би нөгөө төсвийн хавсгалтаас авч байгаа юм шүү. 19 онд баригдаж эхэлсэн 9 сургууль байна. За 20 онд эхэлсэн 9 сургууль байна. Таны хэлж байгаагаар бол 21 оноос хойш бол ерөнхий нормалны баригдах хугацаа юм байна л. Ингээд нэг юм удаагаад байгаад хаан төсвүүд хүртэл. Яг би бол сайд байх. За би гэхээр бигийн өвчин тусчлаа гэж бити бодоод байгаа. Яг боловсролын сайдаар ажиллаж явах үед бол цэцэрлэгийн өртөө юм шийдэхэд бол 100 жанга ажилласан. Тэгэхээр засгийн газар руу 7 удаа асуудал оруулж энэ хөрөнгө оруулалтуудыг эрчимжүүлжсэн болдгоо шүү дээ. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 96%-тэй гарч ирсэн он жилүүд бас байгаа шүү. Тийм ээ. Тэгээд одоо бол энэ удаачирсан байгаа он удаж байгаа барилгууд дээр одоо би нэлээд өөрөө ажиллана, сууж ажиллана. Тэгээд 1 сарын дотор би чинь боловсролын салбарын харж ихсаалтыг дахин шинээр зарлана гэдээ хэлсэн шүү дээ. Нөгөө нэг удаан барьж байгаа барихгүй байгаа. Тэгээд тендер талбар хямдхан үнээр орчоод тэгээд ингээд жил бүхэн төсвөө нэмээд яваад идэг одоо ингээд яг тендерээр одоо мэрэгссэн одоо мундаг хэдэн компаниуд байна шүү дээ. Одоо тий цүнхний хэдэн компаниуд өөрсдөө барилахгүй мөртлөө ингээд энэ тендер аваа тендерээ барьсан сургуулаа барьсан цэцэрлэгээ зараад яваад идэг бас энэ тендерийн ченжүүд бас байна шүү дээ. Тийм ээ. Тэгээ энэ асуудал дээр бол бас нэлээд онцгойлон одоо анхаарах гэж болж байна. Тэгээ энэ дээр тендерийн ченж гэдэг шиг одоо яг ингээд өнгөрсөн хугацаанд бас ажиллаж байхад нэг хийсэн зүйл бол энэ ягаад энэ том хорооллууд сургууль цэцэрлэггүй болчихдөг юм бэ гэдэг дээр их сони юм байна шүү дээ. Энэ чинь бид нар бас барьж авсан шүү дээ. Ягаад гэсэн хэрэг одоо энэ том хорооллууд бетоны ширэнг гэж яриад байдаг. Энэ хорооллууд чинь анх хотоос газар авах газрын ерөнхий төлөвлөлт хийхдээ сургууль цэцэрлэгээ төлөвлөждөг юм бэл. За тэгээд нэг ажил эхлэхтэй бас байна. Ажил эхлэх зөвшөөрөл авах тэр нь байна. За тэгээд яг нэг барилгаа дуусгаараа бүтэн хорооллоор нь улсын комист өгдөг. Байшингаар нь зарчдаг байхгүй. Байшин гарын зарагдаад ингээд дараа нь хороол зарагдаад дуусчихаар тэр хороол дээр анх төлөвлөсөн цэцэрлэг сургууль байдаг байхгүй. Энэ чинь бүр технологи шүү дээ. Энэ дээр зодож хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй. Тийм шүү дээ. Эний чинь одоо бас би засгийн газарт орж ин хариуцлагын асуудлуудыг шийдэе. За тэгээд энэ хорооллыг бүтнээр нь улсын комист авдаг бол яа. Тэрнээс хэсэгчилж биш. Байшин гарын биш. Тэгэхгүй бол одоо яг жинхэнэ ийм одоо технологи болчиход байна шүү дээ. Тэгэхээр энийг нэгдүгürt бүтнээр навдаг. Хоёрдугаарт ер нь хорооллоор нь улсын комист авахд заавал тухайн дүүргийн гэдэг нь нийслэлийн боловсролын газрын хүн гарын үсэг зурж ээж одоо хүлээж авдаг. Одоо энэ чинь болтын болгоцсон шүү дээ. Тийм учраас дахиад нэг ийм
одоо юу шилдгийн сургууль цэцэрлэгийг ингээ суулгаад байхгүй болол гэж одоо бодож байна шүү дээ. Нэг хүүхдэд Газрын тооллого хийсэн бэ? Сургууль цэцэрлэгийн газрын тооллого хийсэн. Газрын тооллого хийгээд газрын тооллогоор бол нийт сургууль цэцэрлэгүүдийн чинь 70% нь газраа алдсан байсан, газраа зарсан. Тэгээд яагаад газраа зарчаад байдаг юм гэхээр тухайн үед сургууль цэцэрлэгүүдийн эрхлэгч нар нөгөө газраа сонгодог эрхтэй байсан байхгүй. Гэрчлэгийн тэн дээр байдаг байсан байхгүй, сургууль цэцэрлэгүүд дээр байдаг байсан. За энийг би мэдчихэд тэгээд барилгын тухай хуулийн дээр өөрчлөлт хийгээд одоо бол төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн эрхлэгчид газраа сонгох хэрэггүй шүү дээ. Тэр автоматар сонгогддог болсон байхгүй. Тэр газар сунгаад нөгөө гэрчлэгээ сепэнд нь байдаг ус учраас албаар хоцроочдөг. Тэгээд газраасаа хуваагаад судрангууд нь хуваагаад алей юмнууд зөндөө болсон шүү дээ. Одоо тэгэл баг өөрийнхөө жолооч төр шилжүүлсэн, өөрийнхөө туслах төр шилжүүлсэн гэж зөндөөл газрын одоо юунууд гарч ирсэн шүү дээ. Одоо дахиад нэг юм битээ гараасаа гэж би бодлоо. Манай энэ асуудлуудыг ингээд сөхөд авахар бүгд л юм болох гэдэг. Би нэг юм асуугдсан та ер нь нэг хүүхдэд манайх одоо яг энэ боловсролын системээрээ хичнээн төгрөг зарцуулж юу боловсрол олгож гин гэдэг тооцооллыг гаргасан уу? Бага. Манайх чинь нэг хүүхэд чинь нэг жилд чинь нэг 400-аас одоо 400 орчим доллар л байдаг шүү дээ. Нэг хүүхэд 400 орчим доллар. За миний яг тооцсон юутай адилхан. Энэ нөгөө юутай PPP-тэй харьцуулж сонсдог юм байл шүү дээ. За тэгээ харахаар тэр нь яг одоо манай нөгөө яг дотоодын нийт бүтээгдэхүүн зарж байгаа боловсролынхаа юугаар чинь 5.2 их найд гэхээр ингээд баг үндсэндээ нэг дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 5.8% бол хүрсэн. За 6 мөнгө бол биш. Бага мөнгө биш. Юуны төсвийн урсгал зардлын 17.8% дурж. Яг энэ үзүүлэлтүүдийг харахаар манайх бусад улсуудын өндөр хөгжилтэй улсуудын орнуудын үзүүлэлтэнд хүрчээд идэг байхгүй. Гэтэл манай өөрөө GDP дотоодын нийт бүтээгдэхүүн өөрөө бага. Тэгээ одоо 110 их найдал болж байна шүү дээ. Тэгээд тэрийг нэг хүүхэдтэй хуваагаад ингээд яхаар наач аюу бага. Одоо чи бид нэг хүүхдэд хамгийн багадаа нэг 2000-аас 2500 одоо доллар зарж ээж одоо энэ өндөр хөгжилтэй PISA-гийн өндөр үзүүлэлт байгаа энэ улсууд орнуудын юунд л очиж штэ. Ер нь одоогийн боловсролынхаа зарж байгаа юуг бол дор хаяж 2 дахин нэмэгдэх уу юу? 5.2 их найдыг бид нар дор хаяж 10 их найд болгох юм бол боловсролын чанарын асуудал ярих юм байна. Тэгэхдээ манай нэг төсвийн орон зай гэдэг ч юм уу бид хүнчлэлийнхоо хэрээр хөлөөж гэхээр. За тэгэхээр би одоо тан ганц би танаас одоо нэг хүсэх гээд би танаас ингээл баахан сургуулийн зардал асуугаад энэ сургуулийн барилгууд дээр ухаалаг шийдэл авах уу гэдэг ч юм уу ингээд төсвөө яриад байгаа нь таны яриад байгаа энэ 6 шинжилгүүдийн чинь баг ингээд нэгдүгürt нь төсвөө авч тавьмаар юм шүү. Эндээс чинь ингээд алдаануудаа засах юм байна. Хоёрт мөнгө санхүү гарч ирчээж одоо тэр технологийн зүйлсээ явна, багш нарын цалин нэмнэ гэдэг шүү. Иймэрхүү зүйлийг авч явахгүй. Манай хоцрогдлыг зүгээр ганцхан доогоор би харж үзлээ л дээ. Энэ PP гэдэг энэ үнэлгээгээр нөгөө нэг юм тэнцүүлж үздэг үнэлгээгээр хахаар Солонгос улсаас нэг 25 дахин бага байх шүү байна. За Америкаас бол 17. За энэ хоёр бол ингээд хөгжлийн хувьд манайхаас өөр байна. За гэтэл Грек, Перу, Мексик ч юм уу те ингээд нэг бодоод үзэхээр манайхаа төстэй ч юм хөгжингөө орнгаа бодоод үзэхээр 3-4 дахин бага байхгүй. Манайх чи PISA-гийн үнэлгээгээр одоо манайхаас 2 дахин боловсролын зардал өндөртэй юу боловсролтой мөнгө зардаг улсуудаас зарим улсуудаас Молдов, Казахстан интерес чинь сайн гарсан шүү дээ. Тийм учраас тэрийг бид тэр нөгөө хүүхдүүдийн чадамжтай бас холбож үзсэн. Одоо тэгэхээр би ингэж хэлээд байгаа байхгүй юу? Бид нар нөгөө дан ганц төсвийн их усроор энэ боловсролын асуудлыг шийдэж чадахгүй. За тийм учраас би нэг зүйлийг одоо ингээд би засгийн газар дээр ч хийж байгаа улс их хурл дээр ч гэсэн хэлж байгаа. За одоо ингээд бид нар ирээдүйдээ мөнгө хадгалаад байна шүү дээ. Ирээдүйн санд одоо 7 их найд баг 8 их найдыг аваачаад гадаад тавиачаад ингээд төгж хайчиж шүү дээ. Тэгээ өөрөөсөө гадаадаас бонд босгоод ингээд яваад идэг. Тэгэхээр энэ 8 их найдыг одоо тийм ирээдүйдээ хинт хадгалаад байгаа. Ямар иргэдэд хадгалаад байгаа. Ирээдүйдээ мэдлэгтэй чадвартай амьдралаа аваад явчих тэр боловсролын системийг угсарцсан улс орнуудын ирээдүйн хүүхдэд хадгалуул энэ мөнгө утга учиртай. Хэрэг бид нар яг өнөөдрийн байдлаараа боловсролоо авч яваад тийм ээ хүүхдүүд нь 2-3 жилийн хоцрогдолтой байх юм бол нөгөө ядуурл ажилгүйдэл архитэлт тийм энэ гэмт хэрэгтэй ийм ирээдүйн нийгэмд ийм нийгмийг бид нар үлдээгээд тэгээ тэр нийгэмд байгаа улсуудад тэр ирээдүйн мөнгийг зарцуулнаг бол харамсалтай биз дээ. Тийм учраас бол ирээдүйн өв сандаа өнөөдөр зарж байгаа энэ мөнгөний 3.1 одоо эн чинь бүх мөнгийг өнөөдөр ирээдүйдээ бүгдийг хадгалж болохгүй шүү дээ. Үндсэн хуулиар чинь тий одоо ба ирээдүй гэж одоо яаж. Тийм учраас энэ ирээдүйн өв сан, баялагын сан, энэ хоримтлын сан дээр байгаа энэ мөнгүүдийг одоо яг энэ боловсрол эрүүл мэнд дээр зарах одоо нэг энэ тогтолцоолоо бид нар шилжихгүй дан ганц төсвийн
одоо их усэр бид нар хараад ирсэн. Боловсрол эрүүл мэнд орон сууц дээр орон сууц ипотек энэ гурав дээр байх хэрэгтэй шүү дээ. Сайн хүн нэг эрүүл байх хэрэгтэй. Хүүхдүүд нэг боловсралтай байх хэрэгтэй. Босдоо нийгмийн одоо эн чинь бүх юм чинь бол ингээд ер нь боловсрлоос болчиход байна шүү дээ. Өнөөдрийн нийгмийн ядуурл, нийгмийн сэтгэлгээний доройтол, гэмт хэрэг тийм ээ одоо энэ болж бүтэхгүй бүх юм чинь сул боловсралтай байгаас болж байгаа байхгүй. Нэг улс орныг сүрүүлэх гэвэл нөгөө боловсролын нураа гэдэгтэй л яг адилхан шүү дээ. Нөгөө Ангела Меркелийн үг байдаг үстэй. Нөгөө өнөөдөр боловсролд мөнгө зарвал маргааш та нар шоронд бага мөнгө зарна гэж үг байдаг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан байхгүй. Тийм учраас энэ ганц төсвийн их усрын боловсролын том реформ, хот хөдөөгийн сургууль, төрийн сургуулийн ялгааг бид нар ярьдах чадахгүй. Тийм учраас нэгдүгээр их усрууд мэдээж төсөв, хоёрдугаар их уср бол одоо энэ баялагын сан ингээд тодорхой их усруудыг боловсрол зарах тий. За гуравдугаар асуудал бол одоо тодорхой боловсролын бонд гэж яагаад гаргаж болдгоо бид нар. Тийм ээ 5-10 жилийн одоо бонд гаргаж ирээ. Тэргээрээ одоо ингээд сургууль цэцэрлэгийнхаа нэг ядаад ах юм байхгүй шүү дээ. Улсын хэмжээнд нэг одоо нэг 100 сургууль 100 орчим цэцэрлэг шийдчихэд нэг 3.4 их найд хүрэхгүй дээ. Энэ мөнгийг хийгээд тэгээд нэг сургууль цэцэрлэгүүдээ нэг сайхан болгочоо тий. За дахиад дээрэс нь дан ганц бонд юу төсөв баялагын сангийн их усөр бонд гэхгүйгээр дахиад том боломжууд бол энэ төрийн хувийн хөгжлийн түншлэл. Одоо төр заавалчгүй сургууль цэцэрлэгүүд олноор нь бариад авах шаардлага байхгүй. Ингээд хувийнхан бариг тэрийг бид нар нэг хүүхдийнхээ ус зардлаар одоо санхүүгийн төрөөс хэлбэрээр ингээд аваад явуулах гэсэн. Бид хоёрын ярилцах цаг маань ер нь өндөрлөх төвч. Надад бас гэхдээ асуултууд байна. Та нэг товчхон хариулаад аль болох боломжоор нэг тодорхой мэдээллүүдийг өгөөж энэ малчтын асуудлыг би нэг асуухгүй л ерөөсөө. Энэ өнгөрсөн 2007 оноос хойш 20 хэдэн жил 20 орчим жил явчлаа шүү дээ. 6 настай хүүхд сургуульд ороод тэгээ энд ингээд гэр бүл төлөвлөлт дээр ч юм уу дээрээс нь тэр гэр бүл салбар дээр асуудлууд үүсээд байна. За дээрээс нь зөндөл проблемууд бий болдог. Таны сүүлд ярьсан зүйл одоо 9 нас хүртлээр 10 нас хүртлээр эцэгтэйгээ хамт одоо суралцах одоо боломжийг олгоно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхд гэртээ байгаад сургуулийн боловсролоо 1 2 3 4 дугаар ангийн боловсрол авах нь шүү дээ. Энэ ямар хөтөлбөрөөр яаж хэрэгжүүлэх юм бэ? Энэ одоо малчтын хувьд бол хамгийн их хүлээлттэй гэртээ байхгүй л дээ. Одоо би танд нэг ганцхан жишээ дурдах уу? Энэ та Булган аймгийн Хотог өндөр гэж сум дээр байгаа Канадын нөгөө Украин фермер ажилладаг Жэри билүү те? Нэг Канада ба шүү дээ. 2 хүүхэдтэй. Одоо нэг хүүхэд нь 7 дугаар анги Канадын одоо сургуульд 7 дугаар ангидаа сурж байгаа. Нэг хүүхэд нь 12 дугаар ангийн жил төгсөж байгаа юм дээ. Гэхдээ Канад руу хязгаарч очиж үзээгүй. Тэр чи гэртээ байгаад байна шүү дээ тэр 2 хүүхэд чинь. Тэгээд одоо гэрээсээ одоо виртуал сургалтаар ингээд аваад тэгээд анги дэвшээд ингээд гэртээ хоёлаа сайн монголоор ярьдаг шүү дээ тий. Тэгээд Канадынхаа сургуульд Канадынхаа боловсрол дээр дүүцээ сураад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ тогтолцоо бол бүх улс орнуудад байна. Швейцарт бол одоо швейцар чинь одоо бүр тосгон биш гацаа жижигэн фермерүүд нөөсөмийн фермер шоколадуудаа өөрсдөө хийдэг. Одоо энэ улс орнууд чинь энэ blended learning буюу холимог сургалт, гэрийн сургалт тийм ээ одоо ингээд зайн сургалтууд, зуны сургалтууд, өвлийн сургалтууд, багийн сургуулийн сургалтууд гэдэг ингээд олон холимог сургалтууд, тосмог холимог сургалтууд гараад ирсэн байхгүй. Тэгэхээр би одоо юу гэдэг өнөөдөр ихэд би танд нэг жишээ дурдахад өнөөдөр ерөнхий боловсролын сургууль дээр малчны хүүхэд 130 мянга хүүхэд сурж байна л да. За эндээс яг дотор байранд байгаа хүүхдүүд нь 35 мянга хүүхэд. Одоо 35 мянга айлан гэсэн шүү дээ. За эндээс бага ангийн хүүхдүүд нь 12 мянган хүүхэд байгаа байхгүй. Бага анги дээр 12 мянган хүүхэд дотор байранд байна гэсэн үг шүү дээ. За үнэхээр яг 6 настай хүүхэд, 7 настай хүүхэд, 8 настай хүүхэд дотор байранд байна гэдэг бол их л хэцүү юм бэл. Би нэг өдөөнөөс сонгогдсон гишүүн учраас бол би энэний зовлон их мэддэг байхгүй. Тэгээ бид нар боловсролынхаа ерөнхий хуулиар бид нар 8 настай хүүхдийг яг одоо биш 7 настай хүүхдийг оруулъя гэсэн чинь тэгэл хүүхдэд зөөгөлөдөг юм билээ. Тийм учраас хүүхдээ өсвөл 8 настайд нь оруулаад ир. Тэгвэл 1-р ангид 8 настайд нь биш. Би 2-р ангид руу оруулна дүүцүүлээ. Тэ? За өсвөл 9 настанд нь аваад ир. Би 3-р ангид руу оруулна. Өсвөл 10 настайд нь аваад ир. Би 4-р ангид руу оруулна дүүцүүлж оруулна. Тийм учраас энэ бүх насанд нэг сургалтууд явагдах байхгүй. Ойлгосноо тий? Бүх насанд нь гэрээр нь явагдана, мэдлэг сургуулиудаар явагдана, зуны сургалтуудаар явагдана. Өвөл одоо сургууль цэцэрлэгүүд амрагдах юм бол нөгөө доктор байраа суулгахаар аав ээжтэй авчирч одоо 14 хоногийн сургалтууд гэх мэтлэнгээр одоо бид нар концепцүүдээ гаргаж байгаа байхгүй. Тэгээ багийн сургууль гэдэг бас сүүлийн үед гаргаж ирж байна шүү дээ. Манай Наранбаярын одоо ихтүүлсэн нэг ажил бол энэ багийн сургууль шүү дээ. Тийм учраас энэ багийн сургууль бол би хүн нам Наранбаяртай холбоотой л гэж бодсон. Би бүх юмыг бас үгүйсгэж болохгүй хийсэн бүтээсэн юм байгаа тий. За ингээ хүүхдүүд дээр бид нар ингээ багш нараас сайжруулаад сургуулийн ойртуулад одоо нэг юм реформ шинжилгээ хийчих штеп. Яг өнөөдөр ингээд харахаар маш олон хүмүүс ярьж байна. Хичээлээр
одоо мэдлэгээр ингээл боловсрал олгоод ин гэтэл яг энэний цаа нөгөө хүн байх. Нөгөө ёс суртахуунтай хүн байх. Нөгөө соёл хүмүүжил гэдэг чинь энэ зүйл орхигдоод сэтгэл зүрхний боловсрол гэж яриад. Зүйлүүд их гоё нэртэй болчиход байна. Тийм. Тэгээ энэ зүйлийг одоо яаж оруулах вэ? Ялангуяа энэ одоо хөгжиж бүү бид нэр ингээд өнөөдөр ямар байгаа нь маргааш ямар болохыг мэдэхгүй шүү дээ. Энд түрүүн таны хэлдгээр биеийн тамирын сэтгэлийн тэнхээ гэдэг энэ зүйлүүд. Тэр хүмүүсийн одоо биеийн хүчний хувьд ч юм уу мэдээж эрүүл саруул бий байжээс тэр хүн саруул ухаантай тоогоо бодно гэдэг ч юм уу тийм. Энэ зүйл дээр ямар ажил вэ? Яг өнөөдрийн нийгэмд үүссэн байгаа энэ сэтгэлгээний доройтол ингээд бие бинийгээ хүлээн зөвшөөрч чадхаа хэлсэн энэ талцал хуваагдал энэ эргээд энэ үндэсний эв нэгдэлт одоо сөргөөр нөлөөлөх энэ нөхцөл байдал чинь боловсролын энэ зүйлийн 30 жилд нэг энэ зэрлэг капитализм одоо хин чадалтай амьдрах гэсэн зэрлэг капитализмын л одоо юу гарч ирж штэ сөргөөр дагуул. Тэгэд боловсрлоо бид нар ингээд маш сайн боловсролын тогтолцоогоо өгсөрцөн байснаа одоо ингээд нураацсан. Тэгээ энэ одоо хор шиг гарч ирж байна. Тийм ээ. За одоо тэгээд энийг цаашаа бид нар ингэж авч явж болохгүй. Тэгэхээр энийг бид нар одоо цэгцлэхээс өөр аргагүй. Энд мөнгө зархаас өөр арга байхгүй. Тэгэхээр одоо тэр миний хөтөлбөрийн шинжилэл гэж яриад байгаа чинь хүнийг хүн байхаас нь монголчууд хүнээр хүн хийх ухаан гэж яриад байдаг шүү. Тэгэхээр тэр хөтөлбөрт нь тэр цэцэрлэгийнх нь хөтөлбөрөөс ахуулаад хүн байх. Тэгээ бусдыг ойлгох. Тэгээ бусдыг өөрийнхөө оронд тавьж чадах. Тэр нөгөө зөөлөн ур чадвар энэ гэж нэг яриад байдаг шүү. Одоо бол нөгөө social emotion тий сэл гэж яриад байгаа. Одоо тэр нөгөө эмпати гэж яриад байгаа. Энэ ур чадваруудыг бид нар тэр юунаас нь цэцэрлэгээс нь сургуулиудаас нь суулгаж ээж тэр сэтгэл зүрхний боловсрол олгож ээж энэ ч хөтөлбөрөөр явна шүү дээ. Сэтгэл зүрхний боловсрол олж ээж энэ нийгэм чинь бас нэг бие биенийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээ бие биенийхээ үгийг сонсч сурдаг. Тийм ээ бие биенийхээ давуу сул талыг ингээд ойлгож чаддаг нэг ийм нийгэм болох юм байна л гэж би харж байна. Энэ бол зөвхөн яг боловсроос шалтгаал. Тэрсмэ хөтөлбөрөөс шалтгаал. Одоо ингээд та шинжилтүүдийг яриад одоо шинэ бодлогын өөрчлөлтүүдийг ярьж штэ. Ингээд сайд солигдохоор бодлого солигдчихдаг. Одоо сая ингээд зарим нуглаа гарч байгаа гэдэг. Таны дэвшүүлж байгаа энэ бодлогуудыг танаас салбар 100% хүлээн зөвшөөрч байгаа юм. Дээрэс нь бодлогын хувьд одоо жишээлбэл их хурл гэдэг ч юм уу ер нь энэ шинжилгээ ухааны салбар чинь ер нь ямар хөө байр суурьтай байна. За би нэг зүйл дээр итгэл үнэлтэй. Төрөний нөгөө улс орны доройтуулыг гэвэл боловсрлоор нь тоглол гэдэг шиг. Би ингээд тоог харахад 16 оноос хойшоо ингээд 26 онд 10 жилийн хугацаанд боловсролын сайд 8 удаа одоо та ингээд 8 тон солигдож байна. Хамгийн их солигдсон 2хан яамны нэг байхгүй. За нэг яам нь бол нөгөө байгаль орчны яам. За тэр яам дээр бол ерөнхийдөө ингээд үе үеийн засгийн газар нэг юм нэг хүнд өгдөг нэг юм хэлбэр байсан. Боловсролын салбарыг ингэж бодлогын хувьд шинжиллийн хувьд ингэж олон дахин солиод байгаа зүн маш их асуудал гараад байна. Таны энэ зүйлүүдийг зөвшөөрөх үү, цаашаа үргэлжлүүлж авч явж чадах уу? Яг зөвөр нь яг 4 жилийнхээ бүрийн эрхийг гүйцээсэн 3хан сайд л байдаг шүү дээ. Боловсролын сайдыг би хэлж шүү дээ. Одоо 92 оноос хойш гэсэн үг шүү дээ. 92 оноос хойш Занжид сайд, Ган төмөр сайд, Отхон баяр сайд. Тийм 3хан сайд байдаг. Би бас гүйцээж чадаагүй шүү дээ. Би чинь 3 жил тэгсэн та дундаас нь ажилласан тий. Тэгээд энэ бол их харамсалтай. Тэгээ одоо яг би нэг зүйл дээр итгэл үнэмшилтэй байгаа нь бид нар чинь хуулиа баталсан байхгүй. Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх ерөнхий боловсрол, мэргэжлийн бас дээд боловсрол гэвэл би тэгэд сая ирээд бухимдаад байгаа нь ягаад та нар хууль хэрэгжүүлсэнгүй вэ гэж шүү дээ. Одоо нөгөө ер нь хамгийн том гэмт хэрэг бол би эсвэлтгүй юм байна гэж бодож байгаа шүү. Эсвэлтгүй. Шийдвэр гаргахгүй орчиход л тэгээ бүх юм нурааж болдго юм байна шүү дээ. Энэ бол хамгийн том гэмт хэрэг гэж би харж байгаа шүү дээ. Тэгээ одоо энийг л би ойлгож байна. Тэгээ одоо ямар ч байсан хууль нь байгаа учраас одоо Монголын төрд чинь хуулиа хэрэгжүүлнэ, хуулиа сайхна гэж тангараг өргөдөг шүү дээ. Тийм учраас би боловсролын одоо энэ ерөнхий хуулийн би сая нэг юу хэлж үзсэн, анализ хэлж үзсэн. Энэ боловсролын ерөнхий хуулийг ихэ дөнгөж 30% бид нар потенциалыг ашиглаж байгаа юм байна. Дөнгөж 30%. Харамсалтай байгааз. Энэ хууль бол маш их том боломж өгсөн байхгүй. Хууль батлагдаад 2 жил өнгөрсөн. Тийм 3 жил өнгөрсөн шүү дээ. Энэ хуулийг бид нар ядахтаа нэг 50% потенциалыг ашиглавал 60%, 70%, 80%, за 100% потенциалыг ашиглавал өнөөдөр хэн сайд байх нь нэг чухал биш. Хэн сайд. Түрүүний одоо миний хийсэн алдаа бол хуулиа батлуулсан гэж их том одоо өөртөө их тийм итгэл үнэмшилтэй. Манай засгийн газар бол мундаг засгийн газар гэж одоо ингэж бодож байсан. За тэгжээд л харамсалтай нь яг нөгөө шинжилтийг дээрээс нь хийх гэж оролдсон. Тэр бол миний алдаа байсан. Одоо бол шинжилтийг ер нь дороос нь буюу сургууль цэцэрлэгээс нь тийм багшаа сонсож, хүүхдээ сонсож, эцэгхээ сонсож ингэж хийжээж бид нар нэг сэтгэлгээтэй болж, нэг ойлголтныг болж уршаалах хэрэгтэй юм байна. Тийм учраас одоо
би энэ одоо хоёр дахь удаага томилт дээр ирж байна. Томилогдож ирж байна. Алдаагаа ухамсарлаж байгаа. Тийм учраас одоо би ингээд ерөнхийдөө энэ шинжилэлүүдийг одоо саяны 6 шинжилээд гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургуулийн 6 шинжилгээ би дороос нь анхан шатнаас нь энийг угсаряа л гэж бодож шүү дээ. За энэ үдээ хоолны асуудлыг би танаас бүр тусгаалan асуугаад хүсэл тавьмаар. Та ч гэсэн дээрс бодлого ярьж байгаа шүү дээ. 2500 за нийслэлийн дүнгэрэнд би ярьж 2500 тэр чинь ингээд орон нутгад өөр. Тэгээд нөгөө байранд байгаа хүүхдүүдгээ тусдаа дүнтэй байна. 3 өөр дээр. Тий. Тэгээ 1-с 5 дугаар анги уг нь бол нийтэд нөх хөстэй байтал бид нар боломжоор 1-с 5 өгж байгаа. Энэ жил 141 тэрбум төгрөгийн дээр байгаа юм байна. Энэ ингээ 2500 төгрөгөөр авж байгаа илчлэг гээд хамгийн сүүлийн 25 он танилцуулсан нөгөө хүнстэй жилийн судалгааг харахаар хүүхдүүдийн одоо 1-с 6 настай тэгээ дээрээс нөхцөл насны хүүхдүүдийн өсөлт нь 6% бага байна. За дээрээс нь шимтэж жилийн дутагдал мөн адил 2.6% бага байна. 2.3% шимтэж жилийн дутагдaltaй байна гэж байгаа юм. Ингээд хувийн сургууль дээр өгж байгаа тэр хоолыг харахаар арай өөр зөрүүтэй. Усын сургууль дээр чанар бол одоо тэнд хямд байгаа учраас хэцүүхэн байгаад шүү дээ. Энэ төсвийг нэмээд нэг юм хүүхдүүдтэй нэг юм шимтэж жилийн гүйцэд өгөх арга байна уу? Ер нь ийшээ анхааруул хамгийн чухал байна. Төсвийн л асуудал шүү дээ. Тэгээ мөнгө нь байвал тэгэл өгч хувийн сургуулийн өгж байгаа хоол чинь 4000 5000-аар өгж байгаа шүү дээ. Бид нар ч 2500. Гэхдээ эн чинь бол бас нөгөө түрээсийн галт тогоотой сургууль түрээсийн галт тогоо сургууль гэж байгаа шүү дээ. Би бол энэ түрээсийн галт тогоо сургууль дээр бол би байж болохгүй л гэж бодож байгаа. Энэ бүх улс орнууд бол энэ яг энэ хоолныхоо халуун процесс буюу яг хоолоо чанаад жигнээд халуунаар нь өгдөг нь бол яг сургууль дээр байдаг юм байл. Энэ процесс. Харин зүгээр яг энэ хувийн хвшлийнхны оролцоог бид нар яаж явах ёстойг бол бид нар хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнүүд одоо нөгөө гурилаа зураа таслаад одоо хоол ихэд бэлэн болоод пакетлаад хөлдөөгөө давид ирсэн. Одоо сургууль дээр ногоо могоо цэвэрлээд байх ерөөсөө шаардлага байхгүй. Тэр ногоонуудыг бүгдийн сайхан пакетлаад ингээл яг л чандаг процессууд нь сургууль дээр хийгдэг. Тэрийг л хийгээд явал одоо ингээд бас хувийнханд бас их орон зай гаргаж байгаа шүү дээ. Энд чинь үндсэндээ цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн хоол чинь нийлээд жилдний 360-аад орчим тэрбум төгрөгийн юу болж байгаа ш төрөө санхүүж болж байгаа. Одоо жишээ нь лавга би одоо нэг иймэрхүү юм бодоод байгаа. За магадгүй хаан банктай бас ярьсан. Энэ их тийм зүг болох юм байна гэж бодод. Төв аймгийн Жаргалан сумн дээр очиод за энэ жил Төв аймгийн Жаргалан сумн дээр байгаа сургууль цэцэрлэг нийлээд одоо тэрбум төгрөгийн худалдаа авалт гинэ. За эндээс ногоо тэд тэгээ сүүн тэд тарган тэд махан тэд гэдэг ингээд ерөөсө тухайн суманд нь зарлаа гэж. Тухайн одоогийн тендерийн хуулиар чинь аймгаас нөгөө нийслэлээс очиж цүнхний компаниуд юм нийлүүлдэг байхгүй. Тэгээд тэр жидүүгээ тэр сумынх нь ногоо тарих гэдэг тэр талах сургуульд нийлүүлэх гэдэг цэцэрлэг нийлүүлэх гэдэг тэр жидүүнийхээ зээлийг одоо тийм хүмүүст өгөө. Тэгээд тэр хүмүүс ер нь бус улсуудад яагаад тэр орон нутг нь их сайн чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг өөрийнх нь хүүхдүүд явж байгаа байхгүй. Тэгж ажлын байр бий болоод эдийн засгт нөөцлөлт орж. Тийм ажлын байр бий болж байна. Нэгдүгээр ажлын байр бий болж байна. Тэгээ хоёрдугаарт бол тэдний хүүхдүүдэнд сурж байгаа учраас хүүхдүүдэд хамгийн сайн ногоогоо өгнө. Айгу бордоогүй ногоогоо өгнө. Тийм ээ. Тийм учраас нөгөө янз бүрийн вакцины тариулаагүй махаа өгнө. Тэгэхээр яг энэ бүх улс орнуудад бол ийм бодлого явдаг. Тэгэхээр энийг ч гэсэн одоо Монгол улсын хэмжээнд бид нар хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж харж байгаа. Та нөгөө төсөвтэй холбоотой зүйлийг ярьж шít мэдээж ингээд төсөв хэцүү байгааг ойлгож байгаа. Гэхдээ зүгээр ийм шийдэл юу н байж болох болов. Одоо ингээд доод тал нь бол үдийн хоолны илчлэг бол 1200 ккал байх хэрэгтэй байна. Одоо бол нэг 300-аас 400 ийм ялгаатай шүү лавга. 400 ерөнхий би нөгөө нэг ийм 1-с 5 дугаар ангийн хүүхдээр нь. Гэхдээ ийм ялгаатай шүү. Миний гол хэлэх гээд байгаа санаа та дараа нь тайлбарлаад юг нэмчих. Энэ ингээд нэг юм одоо спорт дээр ялангуяа энэ сакс дээр хэрэгжиж штэ. Нэг хувийн татврын хөнгөлт гээд. Яг энтэй адилхан зүйлүүдийг энэ аж ахуйн нэгжүүд дээр ингээд заавал төсвийг харахгүйгээр нийслэлийн одоо татвар дээр нь ч юм уу ийм бодлогоор энийг ингээд зохицуулах боломж байна уу? Бага штэ. Хүүхдийн хоол гэдэг бол тухайн одоо хүүхд сайн сурах, хичээлээ хийх, биеийн өсгөлүүн байх, эрүүл сарвал байх гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Тийм. Бага штэ. Одоо шинэ Өмнө Говь аймаг бол 1-ээс 12 дугаар ангид одоо өөрийнхөө төсөө бүрдүүлдэг аймаг учраас 1-ээс 12 дугаар ангид үдээ хоол өгч байгаа шүү дээ. Өмнө Говь аймаг. Эрдэнэт 1-ээс 5-аас 9 дугаар ангид өгч байгаа. За Дорнод аймаг. Ингээд нөө төсөө бүрдүүлж байгаа 6 аймаг байдаг шүү дээ. Энэ 6 аймаг чинь бол орон нутг нь бас энэ хүүхдийнхээ хоолн дээр мөнгө. Одоо сая нийслэл сүү өгöd байгаа шүү дээ. Тийм нийслэл сүү өгч байгаа шүү. Тэгээ орон нутг нь мөнгө гаргах юм бол энэ боломжууд нас байгаа байхгүй. Дан ганц улсын төсвийг хөөсрөөрөөс хийж болохгүй. За би тэр нэг зүйлийг би залруулчих гэж бодож байна. Юу гэхээр хүүхдийн калори яриад байна шүү дээ. Өдөр тавих ёстой калори. Энэ калори чинь өдөр тавих ёстой калорийнхаа 70-80% нь цэцэрлэг дээр
авах хэрэгтэй. Яг гэвэл цэцэрлэг дээр 3 хоол идэж байгаа байхгүй өглөө өдөр орой. Тийм учраас цэцэрлэг дээр нийт хүүхэд өдөр авах хэрэгтэй калорийнхаа 70-80% цэцэрлэг дээр авах хэрэгтэй. Сургууль дээр ганцхан хоол идэж байгаа байхгүй. Тийм учраас нийт авах хэрэгтэй калорийнхаа 30-40%-ийг л авах хэрэгтэй байхгүй. Бусд нь бол гэр орондоо. Тэр энэ бас юм ялгаатай юм шүү. Тэгвэл сургуулийн хүүхдүүд өөрийнхөө өдөрт авах хэрэгтэй тэр 1200 калорийг одоо бүгднгийн тэр сургуулийнхаа өдийн хоолоор дамжиж авна гэвэл энэ хутлаа шүү. Энэ яг нөгөө хөвлөндийн яамнаас гаргацсан судалгааг л би хараад хэлээд. Яг өдөр тутмын калорийн татвар гэдэг шиг зүйлээ өгөх хэрэгтэй. Орон нутаг дээрээс нь хувийн хвшил гэсэн энэ нэг юм бодлогын хүрээнд та нэг одоо сайхан сан санаачлалууд ер нь гарч ийн эхнээсээ. Сан санаачлалууд гарч ийн. Тэгээд энэ дэр би их ихтгэл үнэлттэй байгаа. Ер нь компаниудын 1% татварыг би сая татварын ерхий газартаа татчих ингээд үзлээ. Нэг 380 тэрбум төгрөг энэ ч их том мөнгө шүү дээ. 380 тэрбум төгрөг гарч ирж байна. За энийг одоо ингээд энэ чинь тэгтээ ганцхан боловсрол зарахгүй шүү дээ. Олон салбарт зарах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр яг ямар ч байсан энэ жил боловсролын жил гэж зарласан учраас ерөнхийдөө энэ компаниудыг одоо боловсролын жилд та нарын 1% зарцууд. Одоо их сайхан жишээ гарч ирж байна шүү дээ. Юухээр MCS компани сая энэ ерөнхий сайдын одоо Монгол хүүхдүүдийн мэдлэгийн хоцроглоос чөлөөлөе гэдэг энэ бодлогыг дэмжиж Өмнө Говь аймаг дээр Кембрижийн сургалтад дунд сургууль дотор байртай 1%-аар барьж өгье гэж байна тий. За манай Чойжо гишүүн бас одоо Овсын аймагтын Кембрижийн сургууль тий. За гэх мэтлэнгээр манай Жэганбаатар гэдэг одоо ингээд томоохон одоо энэ biz одоо Mac гэдэг юм уу тий. Энэ том компаниуд бол ингээд одоо Эрдэнэт бол Эрдэнэт дээр тэр 1%-аар Кембрижийн сургалтад дотор байртай бүсийн одоо сургуулиудыг барья гэх мэтлэнгээр ингээд том ажлууд эхэлж байгаа байхгүй. За сүүлийн асуулт энэ боловсролын салбар өөрөө их өргөн учраас ингээд тантай дараа нь дахиад яг тухайлсан сэдвээр би бүр ярилцах шаардлагатай байна гэж бодож байна. Төсөв ялангуяа хилцүүлэх үед би бас дахиад санал тавь. Одоо бид бүхэн нөгөө түрүүн яриан дээр олон яригдлаа таач хэллээ би ч бас асуугаад байна. Өнөөдөр ямар байх нь маргааш ямар байхыг бид нар тааж чадахгүй болчиход байна шүү дээ. Энэ боловсролын салбарт технологийн дэвшил энэ AI гэдэг зүйлийг ямар байдлаар ашиглах чинь. За нэг компьютер туслагатай болох гэдэг бол одоо баг хүүхд болгон ChatGPT ашиглаж байгаа, хүүхд болгон клауд ашиглаж байгаа энэ зүйл дээр хэр үр дүнтэй байх вэ? Ирээдүйд жишээлбэл би одоо ингээд Монгол их сургуульд сурах гэхэд хуучин бол магистрт суухад одоо танхимд очиж суугаад 1.1 хамгийн урд нь төгсгöd 1.5-аас 1.7 жил биш үү? Одоо бол онлайнаар сурч байгаа. Тэр ийм нөхцөл байдлуудын өөрчлөлтийг танаас салбар яаж шингээх юм? Юу бэлэн байна вэ? За бэлэн биш байна. Тэгвэл бэлэн ойрын хугацаанд бид нар бэлэн болно. Яагаад би итгэл үнэлттэй хэлж байгаа нөхөр би түрүү нэг сурагч, нэг AI эйженттэй, нэг багш, нэг AI эйженттэй болно, туслах багштай болно гэж хэлж байна шүү дээ. Энийг одоо бид нар платформудаа хөгжүүлээд эхэлсэн. Энэ 9 сарын 1-нд бид нар Монгол хэл одоо математикийн хичээлээр бүх хүүхдүүдэд ийм боломж олгоно. Ер нь одоо ингээд энэ мэрэгжлийн боловсрол, дээд боловсрол дээр ч гэсэн AI одоо орж ирэх тийм ээ. Одоо энэ боломжууд энэ чинь нэг талаас маш том боломж байхгүй. Тэгэл баг. Бидний хөгжлийн хоцрогдлоо нөхөх хамгийн том боломжууд бол би энэ AI их хөгжил энэ машин learning гэж харж байгаа шүү дээ тийм ээ. Ер нь бол энэ нэвтэржээж одоо манай улс орон өрсөлдөх чадвартай болно. Тэгэхээр одоо хамгийн түрүүн өнгөрсөн 7 хоногт өөрөө анзаарсан үгүй би OpenAI гэдэг одоо компани захиралтай видео колл хийсэн шүү дээ. Энэ 100 эргэж байна. За удахгүй одоо нэлээд том технологийн том компани захирлууд ирж ер нь хиймэл оюун ухаан ба боловсрал гэсэн энэ том хилцүүлэг хийх гэж байна. Тэгэхээр энэ дээр одоо би бас энэ манай салбар бол хамгийн түрүүн технологи шингэх ёстой салбар гэж би ойлгоод байна ш. Тэгжээж Монгол хүн бүтээмжтэй. Тэгээ нэг цагт одоо нэг $5 ажил хийдэг ш. Нэг цагт $15 ажил хийдэг бүтээмжтэй ийм хүнд хүн гарч ирэх ёстой гэж байна. Түрүүний нөгөө мэдлээ гэдэг байна. Гэхдээ хамгийн гол нь AI-г бид нар их болгоомжтой явахгүй бол одоо бид нар хүүхдүүд ChatGPT ашиглаж байна гэд баярлаад байна. Яг эн чинь бас буруу ш. Ягаад гэвэл хүүхдүүд бэлэн хоолн нөгөөд байгаа хгүй. Тэгэхээр одоо бид нар хүүхдүүдэд ямар ур чадвартай болох ёстой вэ? Тэр AI-аас зөв асуултаа асуудаг. AI өгсөн асуултыг зөв буруу юу гэдээ ялгаж чаддаг. Тийм ээ? Ийм л чадвартай болох ёстой. Одоо нэг AI-д одоо хөлсний ажилтан болж очих уу? Эсвэл AI-г хөлсөлж ажиллах уу гэдэг тэр чадамж, тэр чадвар, ур чадварыг л одоо суулгах гэдэг. Тэрийг л одоо танаас салбар олох ёстой. Тийм тэрийг л бид нар хийх ёстой ажил гэж ойлгоод байна шүү дээ. За баярлалаа. Их өргөн хүрээнд олон зүйлүүдийг тодорхой ярьж өгсөнд баярлалаа. Тэгээд энэ боловсролын салбарын шинжилэл дахиад нөгөө нэг төсөвтэй холбоотой зүйл баг. Эндээс л хамаг гол асуудлаа та зөвөр эхэлчих юм бол энэ реформ цаашаа зөв явах болов уу гэж бодож байна. Тэр хүүхдийн үдийн хоолны мөн дээр та нэг анхаарал хандуулаад хувийн хөвшил болон энэ орон нутгуудаа ярилцаад энэ нэг жоохон сэтгэл гаргах. Хамгийн сайн сургууль гэрте орхон сургууль би нэг 6 зүйлийг хийчихвэл гэрте орхон сургууль болно гэж хэлжтэй шүү дээ. Тэрэн дээр нэмэх нь 2 байхгүй юу? Нэмэх нь 2, 6 дээр нэмэх нь 2 гэдэг нь юу гэхээр за мэдээж сайн хөтөлбөртэй, сайн багштай
шудраг үнэлгээтэй хүүхд бүхэн төсөвтэй хамтын удирдлагатай захимжсан сургуулийг сайн сургууль гинэ. Энэ дээр нэмэх нь хоёр нь үдийн хоолтой, үеийнгийн дээрлэхэлтгүү 6 дээр нэмэх нь 2 гэдэг нь. Үеийнгийн дээрлэхэл гэдэг асуудлыг одоо та одоо буюу дахиад орхигдох байгаа учраас асууя. Энэ үеийнгийн дээрлэхэл гэдэг зүйл бол сүүлийн үед ингээд хамгийн том асуудал болчихлоо шүү дээ. Далд хэлбэрт байсан. Бид ингээд өмнө нь үеийнгийн дээрлэхэлтэд өртдөг байсан гэдгээ одоо ингээд харахаар энэ бол дээрлэхэлт байсан юм шүү дээ. Тэр үед болж байгаа процесс л юм шиг байсан. Хүн болгон энэ замыг туулдаг юм шиг байсан. Гэтэл одоо энэ нь бүр илүү одоо онцгой ноцтой байдлаар хэрэгждэг болцсон байна те. Энэ сошиал янз янзын асуудлаас болоод энэ дээр ямар анхаарал хандуулах вэ ч одоо бас энэ том одоо нийгмийн том сэтгэлгээний том өөрчлөлтүүд хийж ээж нийгмээрээ хөдөлж ээж л одоо энэ ч ганцхан Монгол улсад болоод байгаа асуудал биш. Нийтээр бүх улс орнууд л энэ үеийнгийн эсвэл бүүлэн гэж ярьдаг шүү дээ. Энэ дээрлэгтүүд дээр одоо маш том тэмцэл. Сая Сингапур бие даасан хууль гаргачлаа. Солонгос ус бие даасан хууль гаргаад нөгөө хүүхдүүд ихтэй сургуульд үеийнгийн дээрлэгтээс хүүхдүүд ихтэй сууд эсвэл хасч эхэлж шүү дээ. Их мэтлэнгээр янз бүрийн л арга хэрэгжилж байгаа шүү. Би бол Монголын хөрсөнд буусан Монголын соёл иргэншилд арай жоохон ойрхон ийм зүйлүүдийг л одоо би ихтэй олон сайн жишгүүд байгаа юм билэ. Олон сайн жишгүүд. Тийм ээ. Тэрнээс нэг улс орнуудаас одоо Финляндаас авчираад гэдэг юм уу, Австралиас авчираад, Сингапуроос авчираад одоо ингээд copy paste хийж бий болохгүй гэж бодож байна. Монгол хүний онцлогт нийцсэн бас нэг ийм Монгол хүүхдүүдэд зөгцсөн одоо нэг ийм зүйл байгаасаа л гэж бодож байна. Бид нар чи ер нь их далд одоо явсан юм байлээ шүү дээ. Энэ үеийнгийн дээрлэлт одоо багшийн дээрлэлт энэ төр гэдэг чинь бид нар ч одоо багштаа зодуулчаал аав ээж одоо гэр нь бараг л өмөрдөг багш нарыг л өмөрдөг байсан шүү дээ, тийм ээ. Тэгээ чулуун байлдаа ингээл үзээлэдэг байсан. Тэгээ тэр чинь тэр үедээ бас үеийнгийн дээрлэлт байсан юм байл шүү дээ. Байсан юм байна. Одоо бол ерөнхийдөө чинь тулах ёстой зам юм шиг л байсан. Үгүй тэр бол тулах замтай биш шүү. Гэтэл одоо бол тэр бол хүний эрхийн асуудал. Тулж исэн хүний эрхийн үед бид нар одоо л яг ярьж эхэлж байгаа. Тий, одоо эн чинь ингээд яг нийгмээрээ ингэж том задарч ярьж эхэлж байгаа учраас энэ дээр бол ёстой энэ бол нэг боловсролын сайдын хийчих ёстой ажил биш. Энэ бол салбар дундын бодлогын тийм ээ нийтээрээ одоо ёстой манай боловсролын алтан гурвуулж ингэж хилээд байдаг нэг эцэг эхчүүд тийм багш хүүхэд гурав нээлжээж одоо ингээд нэг юм энэ ярд гарах хэрэгтэй байна гэж би хараад байгаа шүү дээ. За баярлалаа. За ингээд үеийнгийн дээрлэлт дээр нэмээд анхаарал хандуулж өгөөрэй. За урилга хүлээж авсанд баярлалаа. Тэгээд төсөвтэй холбоотой асуудлууд яригдах үед би таныг яг онцолж оройд ер нь энэ саяхан яригдсан төсвийн асуудлаар ямар хөө өөрчлөлтүүд хийж ийн гэдэг тухай дахиад эргээд ярилцъя гэж бодож байна. Цаг зав боломж байвал хүсэлт хүлээж аваад ярилцсан байх гэдэгт итгэлтэй байна. За ингээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, боловсролын сайд Усан цэргийн их хамгаалан оролцлоо. Бид бүхэн боловсролын салбартай холбоотой олон зүйлсийн талаар ярилцлаа. Лавын тав нэвтрүүлэгтээ хурдан бас хэлбэрүүрээ агс таатгал. За хүнсний банлаа үйлдвэр хүнс групп хамтран ажилласан, хүнс комплекс хамтарч ажилласныг дурдах таатай байна. Энэ 7 хоногийн нэвтрүүлгийн дөрөд өндөрлж байна. Дараагийн 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай. Батулга над түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ордогдмааргүй. Төшөв рүү ордогдмааргүй болсоо байж биш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.